За Сүхбаатар аймагт Сумлуундын агашны шүүхийн эрүүгийн шүүх хурдаа нийслэл мэдэгдэе. За энэ шүүх хурдаанаар Тус аймгийн прокурорын газраас эрүүг үеийн тусгай 28 дугаар зүйлийн 1 дэх цаасаа ялах төгөлд төвлөрсөн Отгонбаатар толгодох эрүүг эргийг хэлсэн. За нарийн бичгийн дараа шүүх хурдааны эцэг танилцал оролцсон. За шүүх хурдаанд оролцох хүмүүс бүгд ирсэн. Хуралдаа үргэлжлэн явагдана. За шүүх хурдааны дэгийг танилцуулъя. За шүүгч танхимд орж ирэх шүүгийн шийдвэр уншин сонсох үед шүүх хурдааны танхимд байгаа хүмүүс бүгд босоо шүүгд хүндэтгэл үзүүлнэ. За шүүх хурдаанд оролцох шүүгд хандаж үг хэлэх мэдээлэл өгөхдөө суудлаасаа босно. За шүүх хурдааны оролцох шүүгийн шийдвэр уншилт байлцсан. За мөн оролцох хурдааны дараалагчийн дэвс хөлөх шийдвэр захирах төвөрөгтэй гэдгийг тайлбарлая. За шүүгдэгч шүүх хурдааны дэг зөрчсөн тохиолдолд түүнийг шүүх хурдааны тангимаас гарах тухай урьдчилан сануулна. За дахин зөрчил гарах шүүх хурдааны тангимаас гарч шүүгийн шийдвэр уншилт дахин байцаадах зохицуулалттай. За улсын иргэн мөнстрийн хувьд шүүх хурдааны дэг зөрчсөн тохиолдолд сануулгав. За дахин зөрчил орол зөрчлийн тухай 15 засал торох шийдвэр сануулах зохицуулалттай гэдгийг тайлбарлая. За энэ зохицуулалт мөн шүүх хурдааны тангимд байгаа бусад оролцох хүмүүс хамааралтай гэдгийг тайлбарлая. За шүүгдэгч Отгонбаярын биеийн байцаалтыг хэрэгээс танилцуулна. Анхааралтай сонсоорой. За буруу тушаа зүйлүүд залруулнаа. За хавцсан ургийн овс Тэгшаргалын Отгонбаатар Монгол улсын иргэн 2001 оны 4 сарын 14-ний өдөр төрсөн 24 настай эрэгтэй тусгай дунд боловсролтой. За барьдуун тасалсан үзсэн мэргэжилтэй эрхлэн ажилгүй ам бол 3 ах дүүгийн амт Сүхбаатар аймгийн Эдэн цаасны 5 дугаагийн билүүтийн 1-1 тав зоршин суух хаягтай. За урд эрүүгийн харилцаа хүлээж байгаагүй. За регистрийн дугаар LM Tig1 24 14 11 гэсэн байна. За Отгонбаатар биеийн байцаалт зөв үү? Тийм. За биеийн байцаалт одоо асуух зүйл байгаа улсын иргэн мөн гэсэн үг. Байхгүй нөө. Отгонбаатар прокурорын ялах төвлөлтийг гаргаж авах танилцсан уу? Тийм. Танилцсан. Асуултын зүгээр хариулаарай. Танилцсангүй. За шүүх хурдааны Сүхбаатар аймаг Сумлуундын анхны шүүхийн ерөнхий шүүгч Насан буян бие даргалж за шүүх хурдааны нарийн бичгийн дараа намын эрдэнэ тэмдэглэл хөтлөнө. За улсын иргэчээс Тус аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Уганбат за шүүгдэгчийн өмгөөрөгч Цэсүрэн Урамчмаг шүүгдэгч Отгонбаатар нарыг оролцуул энэ шүүх хурдаанаа явуулж байна. За шүүх хурдааны бүрэлдэхүүн оролцогч тэр хүмүүстэй гэр бүлийн гишүүн болон шатан төрлийн холбоотой эсвэл тухайн ашиг сонирхлын болон хэргийг судалгаа шийдвэрлэхэд эргэлзээ бүхэн үндэслэл байна гэж үзвэл оролцсноор татгалж авах хэрэгтэй. За улсын иргэн татгалзлаа. Байхгүй нөө. За Цэсүрэн өмгөөрөгч. За Урамчмаг өмгөөрөгч. За Отгонбаатар энэ хүмүүсээ татгалзах хүн байна уу? Татгалзах хүн байгаа хамаатай садун байна уу? За нарийн бичгийн дараа. За Отгонбаатар энэ шүүх хурдаанд эрүүгийн эргийн шүүгдэгчээр оролцож байгаа. За шүүгдэгчид эрүүгийн эрийг хэн шийдвэр тухай хуулийн 7 дугаар бүлэг заасан эрх үүргийг хүлээж оролцдог. Тэгэхээр ямар эрх үүрэг хүлээх юм бэ гэдгийг тайлбарлая. За ямар хэрэгт шүүгдэж байгаа мэдэх хэрэгтэй. За сонсож байгаа ял эрүүгийн харилцааны талаар тайлбар гаргах хэрэгтэй. За баримтчилт гаргаж өгөх, нотлохоор шалгуулах хүсэлт гаргах хэрэгтэй. За шүүх хурдаанд мэдээлэл өгнө. За мөн мэдээлэл өгөхөс татгалзах хэрэгтэй. За шүүгч мөн мэдээлэл авах хэрэгтэй. Эрүүгийн эрийг хэн шийдвэр файлын талаар шүүхээс хууль заасан дагуу өгөх зөвшөөрсөн мэдээллийг авна. За шинжээч томилсон доктор шинжээчийн дүгнэлт авчиргийн материалтай танилцсанаа. За шүүх хурдааны явцад өнгөцтэйгээ газаарлалтаа уулзах хамаар олон бичгээр чөлөөтэй харилцах болно. За шүүгч мөн гомдол төсөлд гарах хэрэгтэй. За шүүхийн шийдвэр үйл ажиллагаанд гомдол гаргана. За бусад этгээдээс шүүхийн шийдвэрт гаргасан гомдол эсэргүүцтэй тайлбар гаргана. За шүүх хурдаанд оролцсон шүүгч прокурор нарийн бичгийн дараа хууль заасан үндэслэлээр татгалзах гаргахтаа өсөлт гаргах хэрэгтэй. За ямар үүрэг хүлээж оролцох юм бэ гэвэл шүүх хурдааны дээгсэгч оролцоно. За шүүхийн шийдвэр хууль ёсны шаардлагыг биелүүлнэ. За мөн хэрэгээ оролцсоноос нөлөөлөхгүй байх ийм эрх үүрэгтэйгээр оролцсон байна. За эрх үүргээ ойлгосноо Отгонбаатар? Тийм, ойлгосон. За сууч. За Цэсүрэн өмгөөрөгч бие байцаалтаа шүүгдэд өрхийн өмсгөө дугаараа танилцуулъя. За өнөөдрийн шүүх хуралдаанд эрх зүйн тусалцаа үзүүлэх гэрээний үндсэн дээр Тэгшаргалын
Баатрын өмгөөлөгчөөр оролцож байна. За Замсрын живийн чийсрэн шүүгд төлөөлөх хэмжээ 15 төчс. За орж өмгөөлөгч. Хэрэг үлийн тусгааны 28-3-ын нэгт заас ирэх тул Батбаатар төлөвлөсөн зөвлөлтөний өмгөөлөгчөөр ажиллаж байна. За үнэлэхний дугаар 11 айлс. Шүүхийн хэлцүүлгээ дараалагдахтай. За шүүхийн хэлцүүлэг өгөхөд олон ялагч ялах төвөнд танилцуулна. За үүний дараа шүүгдэж Батбаатар мэдүүлэг өгвөл түүний мэдүүлгийг сонсно. За дараа нь хэрэг шинжлэх судлах дараалалаар явуулна. За улсын ялагч өмгөөлөгчдийн хувьд шүүгдэгчийн гэмбургийн талаар ямар байр суурьтай оролцож байна вэ? Шүүх хурдаанд ямар нотолгоор судалж оролцох. За шүүх хурдаанд хэлцүүлэхгүй байх нотолгоодоос асуулах баримт байгаас. За мөн шинээр гарах баримт, намын дараалт орлого санал байна. Энэ талаар санал айлээ. За улсын ялагч. За хэмжлэгийн болохоор Өвгөнбат миний би өнөөдрийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын ялагчаар оролцохдоо шүүгдэгч Батбаатарыг гэмтэрэг үйлсэн гэмбүрэлтэй болохын нотолж ялах байр суурьнаас оролцсноо. Ялах төвлөлтөнд өрдөгдсөн болон ялах төвлөлтийн хавралтанд өрдөгдсөн хотлох баримтуудыг шинжилж судлуулна. За шинээр болон за уралдааны дараалтаа гарах тоолон гарах санал байхгүй байна. За гүйцэтгэх санал байна. Тамт. За тарах оролцсон. За ингэхдээ тэргийн 1-р тэргийн 68-71 дугаар хуудас. За мөн 18 дугаар хуудас, 18 дугаар хуудас, 2 дугаар тэргийн 4-өөс 7 дугаар хуудас, 14, 17, 149 дугаар хуудас. За эдгээрүүдийг шинжилж судлуулъя. За энэ хил хамгаалалт хөрөнгөний газрын даргын тушаал байгаа. Энийг нот хоримсаар одоо үгүй. За энэ дээр бол юу гэсэн бэ гэхээр хориглох зүйл гэдэг дээр за 2021 оны 7 сарын 7-ны өдрийн 37 дугаар одоо хил хамгаалалт хөрөнгөний газрын даргын хурам тушаал дээр утсан холбоогоор үйлчлэгээ үзүүлэхэд арга зүйлсийг хориглоно. За ер нь бол энэ бас ингэж нөгөө тэргийн албаагч байрч болохгүй гэсэн хэрэгсэн юм нөгөө үгийг зогсоосон журмыг. За хуцаа цэргийн албаагчдын эрүүл мэндийн хяналтын кашт хэлийн цэргийн 01 46 дугаар анги эрүүл мэндийн төв гэдэг энэ Дүлгөөн гэдэг хүүхдийн одоо энэ тухайн хэрэг болохоос өмнө буюу 5 сарын 15-ны өдөр энэ төмсгний энэ гэмтэл авсан. Тэгээд эндээ эмчилгээ хийжсэн талаарх юм баримтыг за. За өнөөдрийн шүүхуралдаанд Батбаатарын гэмбүрэг байдлыг одоо хувийн байдал болон авц тэргийн материалууд авагдсан гэрч 1-р авцсны гэрч мөнгө хэрэгний мэдүүлэг 1-р авцсны 63 дугаар хуудас, за мөн 1-р авцсны 71 дугаар хуудас гэрч төлгөөний мэдүүлэг, за авц тэргийн 93 дугаар хуудас 1-р авцсны төгөлдрийн мэдүүлэг эрхийг одоо нотлох баримтаар шүүх хуралдаанд одоо судлан танилцуул цагаатах байсан судалснаа. За шүүгдсэн өгсөн нотлох баримтуудыг шүүх хүлээн авлаа. За бичгийн нотлох баримт судлах шинжлэх судалж хавц тэрэг бичүүлнэ. За шүүхийн хэлцүүлэг эхлэе. Улсын ялагч ялах төвлөлт хэлцүүлнэ. За шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын байр суурийг сонслоо. За шүүгдэгч нарын өмгөөлөгч шүүгдэгч Батбаатарыг гэмтрэг үйлдээгүй. За цаанаас байр суурьнаас оролцох учраас бол ялах төвлөлтийг бол бүрийн ихээр нэмшээ. Ялагч Батбаатарт болох зориг эргийн талаар Шодрамын форийн улсын хэрэг бүрт мөрдөн байдлах ажиллагааны танилцуулга санхүүгийн бөхөр хууль цаатын дэд зөвлөхийн Өвгөнбат 2025 оны 1-р сарын 30-ны өдөр эрэг үйл нцгаан 28 3 дугаар зүйлийн нэг хэсэг лааснаар эрэг үүсгэж ялагчаар авсан тэ Батбаатар толгодох 243 3 тэг 294 233 дугаартай эрэг Улаангийн цагдаагийн газрын мөрдөн байдлах засгийн ахлах мөрдөгч цагдаагийн ахмад тэ ган баяр нь мөрдөн байдлалтай ажиллагаа явуулж 2025 оны 2-р сарын 13-ны өдөр хэргийг шүүх шийдвэрийг санал гарган хяналтанд ирүүлсэнийг 2025 оны 2-р сарын 14-ны өдөр хүлээн авч чадаад тэмдэглэв. Гэхдээ ийм байдлын төрөлтөөс харуулсан. Хоёр ялж байгаа гэмтрийн төвчөөгөөс үед ялагдагч тэ Батбаатарын Шуудар аймгийн Эрдэнэт сумын 1-р өгийн нутаг дэвсгэрт байрлах хэдийн цэргийн тэг 194 дугаар ангийн харьяа хэдийн цэргийн тэг 328 дугаар салбарын албаны нохой хөтлөгч шалгагч дэд ахлагч Батбаатар 2024 оны 8-р сарын 22-ны өдрийн 21 цагийн орчимд хугацаат цэргийн албан хаагч Б Батгүй, Б Дүлгөөн, Н Үс 2, Г Төгөлдөр, Б Анх 2, Г Булган, Б Бямбэрдэн, Б Оюун баяр
нартай цэргийн дөвийн бус байдлаар харьцаж улмаар цээж хэвлийн тус газарт нь гараараа зохих хөл гоён тус газарт нь хөлөөрөө өршлөх зэргээр биед нь хүч хэрэглэн зодсон буюу дарга захирагчтай хүч хэрэглэх гэмтэр үйлдсэн болох нь мөрөн шалгалт ажиллагааны явцад хэрэгт хууль заасан үндсээр дагуу цуглуулж эхлүүлсэн дарга нас хуримтуудаар наслагдсан тогтоогдож байна. 3 нас хуримтуудын талаар хохигч Б. Батгуугийн мэдүүлэг миний би 2024 оны 4-р сарын 3-ны өдөр Дорнолт аймгийн Хэрэглэн сумаас цэргийн албанд татагдаж 2024 оны 6-р сарын 30-ны өдөр Скотер аймгийн Эрдэнэ сумын 1-р баг хэдийн цэргийн тег 1-4-р аймгийн тег 328-р салбарт хуваарлагдаж чухал цэргийн алба хааж байна. 2024 оны 8-р сарын 22-ны өглөөний 8 цагаас орон 18 цаг хүртэл хугацаанд бичиг баримт шалгах манааны үүрэг гүйцэтгэж манаанаас буугаад засал дээр очсон. Тухайн өдрийн орооны яг хэдэн цагт гэдгийг нь санахгүй ямар ч байсан тухайн үед хог тасарсан байсан бөгөөд амрах байранд өөрийнхөө захны даавраа хадаж байх үед тухайн жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан шалган нэвтрүүлэх салбарын нохоо сургагч дэд ахлагч Батганбаатар соёл амралтын өрөөнд жагсах команд өгсөн нийт 8 цэргийн албаа агш жагссан. Жагсаад байрлагч Бям Дутхан оюун баяр өсөх баяр болгон төгөлдөр дэд төрүүч дөлгөөн ахлах байрлагч анх баяр бид нар байсан. Тэр үед станцаар орлогч дарга ахлах дэвшлэгч ган зэрэг нь байрлагч 8 айл руу явуул нэг байрлагчийг 8 айл руу явуул гэхэд дэд ахлагч Батганбаатар байрлагч анх баярыг тус газар руу явуулсны дараа бид нарыг малгай бүс ав гидл тайл гэх команд өгөхөөр нь бид нар тус командыг бүгд биелүүлэхэд дэд ахлагч Батганбаатар бид нарыг нарт хандаж хэлэхдээ та нарын гутал лаад хугацаа гэлүү насчин гэлүү иймэрхүү юм хэлээ та нар гутал лааддаг гарууд биш заа юу гэж хэлсэн бөгөөд тухайн үед булган бид хоёр зэрэгцсэн жагсан байсан учраас эхлээд булганыг зүүн гараараа атгаж байгаа цээж рүү зогсон дараа нь миний цээж рүү баруун гараараа атгаж байгаа зогсон бөгөөд булган бид хоёрыг 4 билүү 5 удаа зохиж зодсон үйл гаргасан. Дэд ахлагч Батганбаатар миний уурд ирээд надад фэйсбүүкт ордог утсаа гаргаж өгөхээр нь дараа надад утас байхгүй гэхэд байрлагч булган бид хоёрыг мөн зүүн баруун гараараа цээж рүү хэд хэдэн удаа зохиж зодсны дараа бид нарыг та нар бомбонд ирээд хурдан хөлөө орчихсон байна гэж өндөр чанга дуугаар бид нарыг загнаж байгаад булган бид хоёроос бусад үйлдсэн байрлагч нарыг бид хоёрыг зодсон шиг эхнээс нь гараа атгаж байгаа зүүн баруун гараараа үлдсэн байрлагч нарыг нь ээлжиж зохиж зодсон. Хамгийн сүүлд байрлагч Бям Бэртнийг аль гараараа зогсон гэдгийг нь хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан цээжин тус газарт нь зогсоход Бям Бэрт нь газар унсан бөгөөд Бям Бэрт нь газар уусныхаа дараахан хурдан амьсгалж байсан боловч амьсгалсан давчсан байсан. Тэр үед хамт байсан цэргийн албаа агчид тус байрлагчийг газраас босгоод хэсэг хугацаанд сэгсэрсэн. Тэр үед Батганбаатар ахлах байрлагч анх баяр дэд төрөж дөлгөө нарыг цэргүүдээ тахирч чадахгүй байна гэж хэлээд эхлээд анх хоёрын цээж рүү 5 удаа дараа нь дөлгөөний цээж рүү 6 удаа зохиж зодсон. Тухайн хоёр байрлагчийг зохиж зодсны дараа дэд ахлагч Батганбаатар миний урд талд ирж зогсоод бид нар та нар миний санааг давна гэж бодож байна уу? Хэдэж тийм юм байхгүй гэж хэлээд надаас уцаа гаргаж өгөхээр нь байхгүй гэдгийг Батганбаатар дахин хэлэхэд шаагаад хотлоо ирээд байгаараа гээд баруун хөлөөрөө зүүн гуй руу дараад нь 4 удаа өшгөлсөн. 4 удаа өшгөлтийн хэддэг өшгөлтөн гэдгийг нь хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан гуй руу өшгөлөхөд эхлээд ач руу өшгөлсөн дараа нь дахин өшгөлөхөд 2 төмсгийг өшгөлсөн. Төмсөг амар чинэрч өвдсөн боловч тухайн үед маш их хичээж байгаад өвдөлтөө нууц байсан. Тухайн үед өвдөж байгаагаа хэлсэн байсан бол улам их зохиж зодуулах байсан байх гэж бодсон учраас тухайн үед нуугаад юу ч хэлээгүй. Тэр үед Бям Бэрт нь гадраас босоод би байрлагч Бям Бэрт нь гэхэд Батганбаатар чи яагаад байгаа юм бэ гэхэд дарга Бям Бэрт нь Батганбаатарт хариултаа ходоод өгдөөд байна гэхэд худлаа яриад бай гэж бид нарыг гар тулж хэвт гэж команд өгөөд маш олон удаа бид нарыг гар дээр суниалгаж байсан бөгөөд төгөлдөр булган нар нь суниахтаа баг зэргийн муу учраас бид нарт та нар энэ хоёр байрлагчтай гомдоорой гэд дахин тоогоо эхнээс нь тоолуулаад суниалгасан бөгөөд би суниаж байхдаа хананд байсан цагийг харгаж шөнийн 1 цаг 25 минут болж байсан. Удалгүй бид нарыг хэсэг хугацаанд суниалгаж байгаад унтаж амар гэсэн командаа бид нар унтаж амарсан бөгөөд тухайн үед төмсөг рүүгээ өшгөлөөсөн учраас миний төмсөг маш их өвдсөн боловч тухайн үед дэвчж байгаад унтаж амарсан. Мөн тухайн үед бид нар ойролцоогоор 1 цаг гаруй хугацаанд газар тулж гар дээрээ суниасан. 2024 оны 8 сарын 22-ноос 23 шилжих шөнийн 5 цагт Батганбаатар сэрээгээд бид нарыг сэрээсэн тэр үед босгод төмсөг өвдөж байсан боловч хинт ч хэлээгүй дэд ахлагч Батганбаатар нь дэд төрөлтөл дөлгөөн бид нараас заставаас 60 хаалт буюу Монгол улсын хэлийн хаалт хүртэл ойролцоогоор 3 орчим километр газар гүйцэж аваад
иргэд явуулсан бөгөөд бид нар гүүгээ застав дээр ирээд бүүнд нь нэгэн зэрэг газар гар дээр 90 удаа сонирхож явсан. Тухайн үед би Монгол улсын хилээр постон дээр үүрэг гүйцэтгэхээр очсон бөгөөд тухайн үед улсын хилээр нэвтрэн орж байгаа тээврийн хэрэгслийг шалгахад том ховрын тээврийн хэрэгслээр гарахад 2 төмсөг хавирлаж маш их өвдөж байсан ч тээврийн хэрэгслийг сайтар шалгаж дууссаны дараа явуулсан. Өчигдөр шөнө Отгонбаатарт өшөглүүлсэн төмсөг амар чинээс өвдөд байсан. Өмнө миний төмсөгт огт өвддөггүй байсан. Отгонбаатарт өшөглүүлээд өвдөж байна. Тухайн үед застав руу ариун тээврийн зааварлагч Дууя гэгч гэрээсээ цэргийн байр руу явж байхыг хараад Дууя гэгчтэй очиж уулзаад төмсөг өвдөд байгаа талаараа хэлэхэд их ороо буухаар чинь хараад зургийг нь дараад ангийн эмч рүү явуулъя. Эгч нь амралтаа авсан байгаа гэхээр нь буцаж өөргөө гүйцэтгэхээр явсан. Мананаас буусны дараа застав дээр очиж Дууя гэгчд үзүүлэх гэсэн боловч Улаанбаатар хот руу явчихсан байсан учраас тухайн үед үзүүлж чадаагүй байлагч Ариун Баяр Дөлгөн хоёртой уулзаад төмсгөө харуулад өчигдөр шөнө Отгонбаатарт өшөглүүлсэн төмсөг өвдөд яваад байсан чинь хавцсан байна гэж төмсгөө тэр хоёрт харуулхад Дөлгөн өөрийнхөө төмсгийг харуулад миний бас хавцсан гэж бид хоёрт харуулхад Ариун Баяр бид хоёрыг шоолоодо тав хоёулынгийнхэн төмсөг хавцсан байна гэж инээд болгоод бид хоёрт ярьж байсан. Ороодоо голцоо төмсөг чинэрч өвдөж байсан. 2024 оны 8 сарын 24-ний орой билүү 25-ны орой энэ хоёр өдрийн аль нэгэн өдөр шиг нь санаж байна. Заставын жагсаал дарга ахлагч мөнх эрдэнэтэй Дөлгөн бид хоёр уулзаад төмсөг өвдөд байгаа тухайгаа хэлээд төмсөг рүүгээ харуулсан. Тэр үед мөнх эрдэнэ ангийн эмчтэй уцаар ирж бид хоёрын өвдсөний талаар хэлж ярьж байгаад ариун цэврийн зааварлагч Дууя бүтэн нэрийг нь сайн мэдэхгүй байна. Эгчийн өрөөнөөс өвчин намлах 3 өдрийн эм авч өгөөд уулгасан бөгөөд тухайн өдрийн маргааш нь өглөө нь мөнх эрдэнэ ахлагч бид хоёрын төмсөн дээр өмхийн ногоон тос тавьж боож өгсөн. Тухайн өдрөөс хойш хэд хоногийн дараа буюу 2024 оны 8 сарын 28-ны өдөр аймгийн эмч заставуудаар үлдгээр явж байхад нь Тэг 328 дугаар салбарын удирдлагууд эмчид бид хоёрын өвчний талаар мэдгэж бид хоёр эмчид үзүүлэхэд бид хоёрыг Улаанбаатар хотод яаралтай хагалганд орох шаардлагатай байна. Ангийн захирагчид мэдгэж удахгүй явуулна гэж явсан. Маргааш өглөө Тэг 328 дугаар салбарын орлогчдын ган зэрэг Дөлгөн төгөлдөр бид хоёрыг яаралтай хувцас бид анги руу явна гэж бид гурыг дагуулж Эрдэнэ цагаан сум руу дагуулж яваад анги дээр очив. Хилийн цэргийн техник 146 дугаар ангид хэсэг хугацаанд байж байгаа Хотор аймгийн баруун урд сумын нэгдлийн эмнэлэгт үзүүлээд тэгээд шууд хотод ирээд төрийн албан хаагчдын нэгдлийн хагалгаанд ороод байна. Зүүн хувирганы төгсгөл хэсэг баг зэргийн хөхөрсөн зүүн гуй нэлэнхийдээ хөхөрсөн одоо тухайн гэмтлүүд нь идэгч алга болсон. Отгонбаатар 4 удаа гуй руу өшгөлөх явцад төмсөг рүү давхар өшгөлж төмсөг тухайн үед хавцсан бөгөөд тухайн асуудлаас болоод төмсгөний хагалгаанд ороод байна. Их нэр дурдагчин 6 албаагч намайг оруулаад долуулаа гэрчиж өгнө. Цэргийн алба хааж байх хугацаанд ямар төмсгтэй гэмтэл авч байгаагүй. Харин Отгонбаатарт өшгөлсөний улмаас төмсөндөө гэмтэл аваад байна. Хугацаа цэргийн албаагч булган лагаар хутлаа гэх шалтгаанаар бид нарыг зохид зодсон. Мөн зохид зодсон өдрийн өмнөх өдөр нь байрлагч золж жаргал оюун баяр нараас гаргасан байсан учраас дээд асуудлаас болж бид нарыг зохид зодсон. Уг асуудлын талаар Тэг 328 дугаар салбарын удирдлагууд огт мэдээгүй. Учир нь мэдэгдэх юм бол Отгонбаатар улам их зохид зодуулан байх гэж бодсон учраас Дөлгөн бид хоёр уг асуудлыг нуусан. Эрдэнэ цагаан суманд очиод техникийн 46 дугаар ангийн штабын дарга дэд хурандаа төмөн үйлчийн дарга Дөлгөн төгөлдөр бид гуравтай уулзаад ямар шалтгааны улмаас Дөлгөн та хоёрыг төмсөг хавцсан талаар асуухад нь бид хоёр мэдгүй гинт хавцсан гэд худлаа ирэхэд бид гурыг өрөөнөөсөө гаргасан. Төмөн үйлчийн даргын өрөөний үүдэнд нь байж байхад сургалт албаны засгийн чүч мөнх эрдэнэ өрөөнөөсөө гарч ирээд өрөөнд ороод ирэхээр нь өрөөнд нь ороход шууд танай бомбтийнхан яагаад байгаа юм бэ гэд та гурыг хинээс нь уцас гарч ирсэн юм бэ гэхээр нь оюун баяр золж жаргал хоёроос гар утас гарсан гэхэд хүнтэй уцаар ирсэн үү гэхээр нь би найз охинтойгоо нэг удаа уцаар ирсэн гэхэд шууд баруун гараар зүүн гацар руу 3 удаа зогсож Дөлгөөний цээж рүү хэдэн удаа зогсон гэдгийг нь хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан олон удаа зогсон харин төгөлдрийг зохиж зодсон эсхийг нь мэдэхгүй байна. Мөн манай Тэг 328 дугаар салбарын дарга дэд хурандаа өсөхгүй орлогч дарга ахлагч төслөгчдийн ган зэрэг нарын албан хаагч цэргийн алба хааж байгаа албан хаагчдыг маш сайн ойлгодог. Огт зохиж зоддоггүй албан хаагчид байгаамаа. Тэгээд Дөлгөн бид хоёр удахгүй төмсөг зүгээр болчих байх гэж бодсон учраас уг асуудлын талаар хэлж мэдэгдээгүй. Отгонбаатарыг хэлхийн бол захин зохид зодох байх гэж айсандаа хэлээгүй. Тухайн таны асуусан асуудал байгаа учраас таны асуусан бүх асуудал байгаа. Учрыг нь сайн хэлж мэдэхгүй байна. Учир нь Отгонбаатар дээрх нэр дурдагчин
намайг оруулаад 8 хугацаа цэргийн албаа хаагч нартай байнгын цэргийн дөрвийн бус хил амаар доромжилдог, зохид зоддог асуудлыг байнгын гаргадаг. Отгонбаатар гэх албаа хаагч нь 2024 оны 7 дугаар сарын дундуур ээлжийн амралтанд дуусаж ажилдаа орсон бөгөөд тухайн цаг хугацаанаас хойш байнгын зохид зодохгүй ч гэсэн байнгын дарамтлагдаг. Хамгийн анх 2024 оны 5 дугаар сарын дундуур сургалтын төвд гарсан байхад ямар нэгэн шалтгаангүйгээр 2 гараараа ээлжиж алгадаж байсан. Дараа нь Отгонбаатар нь ээлжийн амралтаас ажилдаа ороод эхний ээлжинд гарсан өдрөө он сар өдрийг нь хэлж мэдэхгүй байна. Цэргийн албаа хаагчд өгөх гэж байсан тархлыг төрүүлж идлээ гэж нэг удаа зогсон. Намайг зохид зодуулах үед Бямберд нь харж байсан. 3 дугаар хаалтад 24 цаг үүрэг гүйцэтгэж бууж байхад Отгонбаатар ирээд ширээн дээр гараад 2024 он гэсэн бичиглэлтэй зүйл гаргаж ирээд хэн бичсэн гэхээр нь мэдэхгүй байна гэхэд би дээр чинь хийлэн шүү сүгдгээд дарамтал байсан. Тэр үед Бямберд нь хамт хажууд байсан. Хамгийн сүүлд додуулаа зохид зодуулсан байсан. Уг асуудлыг удирд гадамжлалтуудад мэдэгдэх Отгонбаатарт цалингийн арга хэмжээ аваад өнгөрөх байх. Отгонбаатар нь цалингаа асуулах юм бол бид нарыг улам их зохид зодох байх гэж бодоод огт хэлдэггүй байсан. Одоогоор ямар нэгэн дарамт байхгүй, соёл амралтын өрөөнд хяналтын камер байхгүй, зөвхөн Отгонбаатар ахлагч дарамт шахал үзүүлээд байдаг. Миний хувьд гомдолтой байна. Сэтгэл санаанаа өхөрлөө хэмжиж байна гэх мэдүүлэг. Австрийн 1-р офицергийн 18-аас 23 дугаар хуудсанд хохирогч гээд өлгөөний мэдүүлэг. Би 2024 оны 5 дугаар сарын 3-ны өдөр Дорнот аймгийн Эрдэнэ сумаас цэргийн албанд татагдаж 2024 оны 4 дугаар сарын 30-ны өдөр Баатар аймгийн Эрдэнэ цогцлын сумын 1-р баг хэдийн цэргийн техник зүйн 9 дугаар ангийн 328 дугаар салбар хуваарлагдаж хугацаа цэргийн алба хааж байна. Дэд авчлагч Отгонбаатар зогсож байсан бөгөөд бид нарыг хувийн бэлтгэлүүдэд хангах гэж үүрэг өгсөний дагуу байлагч нар хувьдаа өөрсдийнхөө хувийн бэлтгэлийг хангаж байхад байлагч булган гутлаа лагер тусаж байхад Отгонбаатар булганыг гутлаа лагер туслаа гэж шалтгаанаар тухайн байлагчийн цээж рүү гараа атгаж байгаа зогсон. Оройн 21 цагт оройн тоо авсны дараа Отгонбаатар ирээд бид нарыг соёл амралтын өрөөрөө очиод жагсаад бэлэн байж бай. Харин барилгын 4 цэргийг амар үлдсэн 8 цэргийг жагсах гэхээр нь бид нар тус гадард очиод жагсаж зогссон. Тухайн 8 цэргийн байлагчийн нэр нь Ахлах байлагч, Анх баяр байлагч, Бямберд нь Оюун баяр, Өс баяр, Төгөлдөр болон Батгүй болон би жагсан байсан. Улгүй Отгонбаатар орж ирээд бид нарыг малгай бүс гүйтэл тайл гэхээр нь бид нар хэлсэн үгийг нь биелүүлсэн. Отгонбаатар нь Батгүйгийн урд очиод фэйсбүүкт ордог утсаа гаргаад ирэхэд нь Батгүй байхгүй гэхэд Отгонбаатар нь булганд хандаж чи лагер гутад тусалдаг биш гээд шууд булганы 100 гараараа Батгүйгийн баруун гар 2 баруун талын гар руу 2 гараараа ээлж татгаж байгаад 2 цээжрүүн 5-аас 6 удаа зогсон. Тэр хоёрыг зохиж зодсны дараагаар шууд байлагч Бямбердний урд очиод бид нарыг бомбон дээр ирээд хөлөө олчихсан байна гэд байлагч төгслийн цээж рүү босоод гараа атгаж байгаад 2 удаа зогсон. Дараа нь Бямберднийг зохиод дахин цээж рүү зохиод газар унсан. Газар унсны дараа бид нарыг эхнээс нь авахудаа дахин нэг зохиж дуусны дараа Бямберд нь газраас босохгүй байхад төгөлдөр нэг байлагчийн ханд Бямберднийг дуудахад хариу өгөхгүй. Тэр үед Бямберднийг дээш нь босгож сэрхэхэд сэрхгүй байж байгаад улгүй амьслан давчидсан сэрсэн. Тэгэхдээ Ахлах байлагч Анх баяр бид хоёрыг цэргүүдээ захирч чадахгүй байна гэх шалтгаанаар мөн цээж рүү гараа атгаж байгаад 4 билүү 5 удаа зогсон. Буцаад булган руу очиж та нар гутлаа лаадад тослох цаг чинь болоогүй. Миний санааг барахгүй. Миний санааг барьж идэнэ гэж бодож байна уу гэх мэтчсэн зүйл яриад бид нарын урдуур алхаад Батгүйгийн урд очиж зогсоод чи утсаа гаргаж өгөхгүй юм уу гэд өндөр чанга дунгуугаар Батгүйгээс асуухад Батгүй надад утас байхгүй дарах гэд шаагаад байгаарэ гэж баруун хөлөөрөө 103 удаа өшгөлөхөд би байлагч Батгүй гэд нэрийг хэлж маасалсан. Тэгэхэд дахин өшөглөөгүй. Бид нар ойролцоогоор 1 цаг гаруй хугацаанд гар дээрээ сунасан бөгөөд сүүлд нь намайг сунаж байхад миний баруун гар тал Отгонбаатар байсан бөгөөд баруун гуйны дотор тал руу өшгөлөхөд давхар төмсөг рүү өшөглөгдсөн. Дэд ахлагч Отгонбаатар бид нарыг сунайлгаж дуусгаад босгоод гадраас босгоод элэгдүүл эвхэрч унаад байх юм уу? Эрүү ам руу чинь зохих юм бол эрүү ам чинь хугараад лай болох юм байна. Хүний амьдрал гай болохгүй байж байгаад зайлаараа одоо амар гээд бид нарыг амраасан бөгөөд би орондоо ороод цаг хатаж хүний 2 цаг 15 минут болж байсан. Маргааш нь 2024 оны 8 дугаар сарын 22-наас 23-нд өглөөний 5 цагт бид нарыг сэрээсэн. Шөнө буюу 2024 оны 8 сарын 22-ны шөнө Батгүй бид хоёр дэд ахлагч Отгонбаатар задуулсны удмаас бид хоёрын төмсөг хавцсан байсан бөгөөд бид хоёр бие биенийхөө төмсгийг харсан. Миний санаж байгаагаар 2024 оны 8 сарын 25-ны өглөөний 10 цагийн үед байлагч Батгүй бид хоёрын төмсөг
амар өвдөд байсан учраас хамт жагсаалын дарга мөнх эрдэнэтэй очиж уулзаад төмсөг өвдөж байгаа талаар хэлээд харуулхад бид хоёрын төмсөг хөмхийн ногоон дос тавиад боож өгсөн. Миний санал байгаагаар 2024 оны 8 дугаар сарын 31-ний өдөр сургалт албаны засгийн орлогч дарга хуршууч бачиргалтай хоолнд ороод гарч явж байгаа таарлахад надаас бомбдоор юу байна гэж асуухаар нь бүгд цэргүүдийг зодсон бям бэрднийг 5-10 минут ухаан алдсан тухай хэлэхэд Батчарга хушууж уурлаад ангийн шуурхай жижүүрээс дэд давхлагч Отгонбаатарын дугаарыг нь авч Отгонбаатар дэд давхлагчтай уцаар ярихдаа миний хажууд чи юм уу цэрэг зоддог болчихсон юм уу гэж хэлээд их уурлаж байгаад холдоод явсан учраас Батчарга хушууж дэд давхлагч Отгонбаатартай өөр юу ярьсан талаар нь мэдэхгүй байна гэх мэдүүлэг 1-р авцгийн 10-аас 15 дугаар хуудсанд хохирогч энэ ус хоёрын мэдүүлэгт Отгонбаатар 2024 оны 8 дугаар сарын 22-ны 21 цагт орон тоо хийж тараагаад хувийн бэлтгэл хангахаар тараасаа. Тэгээд орон тоонд хамрагдсан цэргүүдийн хамт байж байхад дэд давхлагч Отгонбаатар нь амрах байр руу орж ирээд тэнд байсан 8 цэргийг жагсаагаад ямар хугацаанд цэргийн албаа хаагч нар нь гар утас барьж байгаа юм бэ гэж асуухад байлагч Батгүй зорж ороод оюун баяр нар нь гар утас барьж байгаа талаар хэлсэн. Тэгээд тэр хоёр баг дарга дөлгөн анх хоёрыг жагсаалын дээд талд гаргаж жагсаасан. Тэгээд намайг байлагч булганд лаа өглөө гээд зүүн гуй руу дэд давхлагч Отгонбаатар 3-4 удаа өшгөлсөн. Тэгээд намайг байлагч оюун баяртай усанд яваад ир гэхээр нь байлагч оюун баяр бид хоёр 50 литрийн цагаан сав бариад офицер ахлагчийн 8 айлын худгаас ус авчираад гадаа зогсож байхад тэнд үлдсэн 6 цэргийг дэд давхлагч Отгонбаатар нь зодож чангаар цэргүүд болохгүй байгаа талаар ярьж байгаа нь сонсогдоод байсан. Тэгээд уудалгүй дэд давхлагч Отгонбаатар гарч ирээд бид хоёрыг дуудаад хурдан амрах байранд ороод цэргүүдийн хамт жагс гэхээр нь оюун баяр бид хоёр соёл амралтын өрөө рүү ороход байлагч бям бэртэнд газар унтсан. Тэгээд араас нь дэд давхлагч Отгонбаатар орж ирээд намайг чамаас гарахгүй юм гарна гэж намайг баруун гараараа 2 удаа элэг рүү зогсон. Тэгээд миний баруун тал зогсож байсан байлагч оюун баярыг мөн 3 удаа элэг рүү баруун гараараа зогсон. Яг юу гэж хэлж зогсон талаар санахгүй байна. Би тухайн үед элэг рүүгээ зохиулаад амьсгаагаа авч чадахгүй хэцүү байсан болохоор юу гэж хэлснийг сайн санахгүй байна. Тэгээд цааш яваад дэд төрөөс дөлгөөн авах байлагч анх хоёр дээр очиод цэргүүд чинь болохгүй байна гэд дэд төрөөс дөлгөөний элэг рүү нэлээд хэдэн удаа буюу санаж байгаагаар 6 орчим удаа зогсон. Мөн ахлах байлагч анх хоёрыг элэг рүү мөн 6 орчим удаа зогсон. Тэгээд бид нарыг шалган дээр гар тулж хэвтүүлээд 100 орчим суниалгаад нэг цэрэг нь суниалж чадахгүй алхахаар дахиад нэг тоон дээр олон давтаа суниалгаад байсан. Бид нар бүгд ойролцоогоор 100 гаруй суниалсан. Тэгээд тэг цагийн үед дуусаад дэд төрөөч дөлгөөн бид нарыг амар гэж үүрэг өгөөд бид нарыг дөлгөөн 0 оруулж би засуулаад амрах байрандаа амарсан. Миний зүүн гуйг хохирч хавсан байсан өөр цэргүүдийн бид ямар юм зөрчилсөн талаар би мэдэхгүй байна. Надад хэлсэн цэрэг байхгүй дөлгөөний төмс нь 2024 оны 6 сарын 9-ний өдөр болсон тангаргийн баяраас хойш өвдөд байна гэж хэлдэг байсан. Батгүйгийн төмс нь 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс хойш 4 хоногийн дараа өвдөд байна гэж хэлдэг байсан. Батгүй дөлгөөн нар нь ямар шалтгаанаас болж төмс нь өвдсөн гэдгийг хэлээгүй. Тухайн үед миний элэг болон хөл өвдөж байсан гэж мэдүүлэг 1-р авторгийн 38-аас 40 дугаар хуудсанд хохирогч анх хоёрын мэдүүлэг би 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 18 цагт мананаас буусан. Тэгээд орой хоолоо идчихээд хувийн бэлтгэлээ хангаад орой 21 цагт орон тоо болж харсан. Тэгээд цэргүүдийн хамт цэргийн байранд соёл амралтын өрөөнд байж байхад дэд давхлагч Отгонбаатар нь орж ирээд тэнд байсан цэргүүдийг жагсаагаад хэн нь утас барьж байгаа юм бэ гэхэд байлагч оюун баяр Батгүй золж байгаа наранд би гэж хэлсэн. Тэгээд дэд давхлагч тухайн өдөр заставын жижүүрийн үүрэг гүйцэд байсан ба хоёр баг дарга нь тусдаа жагс гээд дөлгөөн бид хоёрыг жагсаалын дээд тал гаргаад хүндэн зогсоосон. Гэв үсэг шиг хэлбэртэй гэсэн үг. Тэгээд бид хоёрын доор байлагч төгөлдөр бям бэрдэн оюун баяр булган ус хоёр Батгүй нар зогсож байсан. Тэгээд дэд давхлагч Отгонбаатар нь байлагч булганыг чи гутлаа шатааж лаадах болоогүй заа юу гэж чэжийн хэсэгт нь гараараа 2-3 удаа зохиж хөлөөрөө гуйн хэсэгт нь 2-3 удаа өшгөлсөн. Тухайн үед тог тасарсан харанхуй байсан болохоор яг хаашаа зохиж өшгөлсөн болохыг нь сайн хараагүй. Тэгээд бид нарыг жагсаагаад байж байхад салбарын цогооч Отгон чимээг орж ирээд усаа гэсэн юм 2 цэрэг өгчих гэхэд нь өсөх хоёр оюун баяр хоёрыг явуулсан. Тэгээд дэд давхлагч Отгонбаатар нь Батгүйгийн гуй хэсэг рүү нь хөлөөрөө 2 удаа өшгөлсөн. Тэгээд өсөх хоёр оюун баяр хоёр усанд явцгаад орж ирэхэд Отгонбаатар нь та хоёр яасан удаа усанд явдаг юм бэ гэдэг өсөх хоёрыг цээж элэг орчимд нь зогссон. Яг хэдэн удаа зогсныг нь мэдэхгүй байна. Тэгээд байлагч төгөлдрийн цээж орчимд нь нэг удаа зохиод хажууд нь байсан байлагч бям бэрднийг аимшиг хэсэгт нь зохиод бям бэрдний элгээ тэврээд
тэнд байсан хүмүүсийг бүгдийг нь 2-3 удаа цээж элэг орчимд нь зогсон. Тэгээд Батанбаатарын дэд хөрөш Дөлгөөн бид хоёрыг баг дарганаар байж цэргүүдтэй юм хэлсэнгүү та нар байхад ахлагч нар ер нь цэргүүдтэй ойртдгоо ингээд амаг цээжний гол хэсэг буюу аймаг хэсэг 5-6 удаа гараараа зохиод дараа нь дэд хөрөш Дөлгөөнийг мөн цээжний гол хэсэг Тэвлийн орчимд нь 5-6 удаа зогсон. Тэгээд дараа нь бид нар гар дээрээ суниа гээд ойролцоогоор 100 орчимд суниалгасан тухайн үйл явдал цаг үргэлжлээд 23 цаг өнгөрч дуусаад бид нарыг амраасаа надад гарах гомд санал хэвлэх санааны хохирол буюу сэтгэл учирсан хохирлоо нэхэмжлэхөө хэмжүүлэг 1-р австрийн 26-аас 28 дугаар үдэнд хохирогч Б. Оюнберийн мэдүүлэг 2024 оны 8 дугаар сарын 22-ны 21 цагт хугацаа цэргийн албаа хаагч нарт тухайн өдрийн жижиг дэд ахлагч Батанбаатар ороонтой хийж тараагаад хувийн бэлгэд ханхаар тараасан. Тэгээд би цэргүүдийн хамт цэргийн байрны соёл амралтын өрөөнд байж байхад дэд ахлагч Батанбаатар нь орж ирээд бид нарыг жагс гэхэд баг дарга дэд төрүүч Дөлгөөн ахлах байлагч анх хоёр байлагч төгөлдөр буулган ус хоёр Батгүй ям бэрдэнд бид 8-ыг жагсаагаад хэн утас барьж байгаа юм бэ гэж өмнөх өдрийн жижигүр нэвшлэг хийгдэн золж ороод бид хоёрын нууцаар барьж байсан гар утас олдсон байсан болохоор байлагч золж ороод Батгүй бид гурав би гэж хэлэхэд Батанбаатар дэд ахлагч баг дарганаар тусдаа жагс гэхэд Дөлгөөн анх хоёрыг жагсаалын дэд тал жагсаагаад огсон дэд ахлагч Батанбаатар цэргүүд чинь болохгүй байна гэж байж байтал гаднаас тоглож отхон чимэг орж ирээд дэд ахлагч Батанбаатараас 2 цэрэг өгчиг усанд явуулах биш юм а гэсэн чинь дэд ахлагч Батанбаатар байлагч өсгөөр бид хоёрыг яв гэсэн. Тэгээд бид хоёр усанд явцгаад гал тавганд усаа юус байсан чинь Батанбаатар ахлагч орж ирээд та хоёр ямар удаа явдаг юм бэ хурдан ороод ир гэхээр нь бид хоёр дуусгаад соёл амралтын өрөөрөө буцаж ороод цэргүүдийн хамт жагсаал зогссон. Тэгээд дэд ахлагч Батанбаатар нь цэрэг болоогүй байлаа гэж юм ярьж байгаад над дээр ирээд миний аймаг хэсэгт 3-4 удаа гараа авчиж байгаад зохины амьсгалд авчтаад байж байхад миний доор зогсож байсан Батгүйг зохиод байх шиг байсан. Яг хэдэн удаа зогсныг нь мэдэхгүй байна. Тэгээд Батанбаатар нь баг дарганаар цэргүүдтэй удирдах чадахгүй байна гэд хэсэг юм ярьж байгаад 8 цэргийг 4-4-өөр нь өөдөөс нь харуул зогсоож байгаад гар тулж хэвд команд өгөөд багцаагаар 100 гаруй суниалгаад дахиад хэсэг жагсаж зогсоож байгаад бид нарыг амраасан. Манай застав нь хугацаа цэргийн 12 цэрэгтэй. Өөр заставаас буюу 4-р заставаас 2 байлагч ирээд нийт 14 цэрэг байсан. Тэрнээс ариун баяр золж аргаад 2-3 хаалт дээр харуулын үр гүйцэж байсан. Тэрнээс барилгын 8 цэрэг болох одгүй цагдаа хорлоо буян төгс Наранбаатар наранд барилга дээр ажиллаж байгаад эрт амарсан байсан. Тэгээд үлдсэн цэрэг болох Батгүй дэд төрөж Дөлгөөн байлагч өсгөөр төгөлдөр анх хоёр буулган бям эрдэнд бид нарыг Батанбаатарын зохид зодсон. Над дарах гомд санал нэхэмжлүүд байхгүй их мэдүүлэг 1-р австрийн 31-аас 34-р хуудсанд хохирогч Г. Бодлогын мэдүүлэг. Би 2024 оны 8 дугаар сарын 22-ны орой 18 цагт манаас буулсан. Тэгээд орой хоолой идчихээд 328 дугаар салбарын 14 цэргийн оройн тоог дэд ахлагч Батанбаатар 21 цаг хийгээд тараасан. Тэгээд барилга дээр ажилласан 4 цэргийн амраагаад зол жаргал ариун баяр нар 3 хаасан дээр харуулын үр гүйцэж байсан. Хамт байсан 7 цэргийг байрандаа байж байхад дэд ахлагч Батанбаатар нь амрах байрлуу орж ирээд жагсаагаад хэн утас барьж байгаа юм бэ гэхэд байлагч оюун баяр Батгүй зол жаргал нар бид гур барьсан гэж хэлсэн. Анх хоёрыг жагсаалын дээд тал гаргасан. Тэгээд бид хоёрыг цээж рүү гараараа зохиод мөн гоё руу хөлөөрөө өшгөлсөн. Тэгээд мөн гар дээр 100 орчим удаа суниалгасан. Тухайн үед бям бэрдний элэг рүү зогсны удаас бям бэрд нь ухаан алдаж унсан. Мөн дэд төрөс Дөлгөөний 3 руу 1-2 удаа өшгөлж цээж рүү зогсон. Тэгээд хоёр баг дарга цэрэг нартаа үг хэлсэнгүй гэж өшгөлж зогсон. Тэгээд цааш нь яваад хамт жагсаж байсан бүх цэргүүдийг өшгөлж элэг рүү зогсон. Тэгээд тухайн үйл явдал 1 цаг гаруй үргэлжлээ. Шөнийн тэг цаг төхүүлээд бид нарыг нойд оруулаад амраасан. Манай застав нь хугацаа цэргийн 12 цэрэгтэй. Тэрнээс ариун баяр зол жаргал 2 нь 3 хаалтан дээр харуулын үр гүйцэж хонсон. Өөр заставаас буюу 4-р заставаас 2 байлагч ирээд нийт 14 цэрэг байсан. Тэрнээс барилгын 4 цэрэг болох одгүй цагдаа орлоо буян төгс Наранбаатар наранд барилга дээр ажиллаж байгаа учраас эрт амраасан байсан. Тухайн үед гараараа элэг рүү зохиод цөлийн ногоон хагас түрийтэй гутлаар бид нарын гоё руу өшгөлсөн. Батанбаатарын тухайн үед үүрэг гүйцэж байхдаа арх докторс мунданы төв сэвлээгүй байсан. Тухайн үед бям бэрд нь ухаан алдаж унсан. Дэд ахлагч Батанбаатарт элэгдүүлснээс болсон. Бям бэрд нь маргааш нь гэдсэн өвдөд байна гэж байсан. Миний зүүн гуй хавцсан байсан. Мөн сониж гүйс боловсон байсан. Дэд ахлагч Батанбаатар гуй руугаа өшгөлтөөснөөс хойш Батгүйгийн гуйг нь хөхөрсөн гэж ярьсан. Надад гарах гом санал нэхэмжлүүд байхгүй мэдээлэл 1-р австрийн 6 дугаар уулзсан. Хохирогч бям бэрдний мэдүүлэг
Батганбаатар нь орон тоо хийгээд тараасан. Тэгээд барилга дээр ажиллаж байсан 4 зэрэг амарсан. Харин зол зэрэг ариун баяр 3 хаалсан дээр гарч байсан. Тэгээд намайг элэг рүү нэг удаа зохих үед миний аймханд ороод амьсгаа авч чадахгүй өглөрөөд шалан дээр унсан. Мөн Батгуугийн өмнө очиод уцаа гаргаад ир гээд гараараа цээж рүү зохиход мөн хөл рүүгөө өшгөлж байсан. Тухайн үед мөн гар тулж хэвд гэсэн команд өгөөд гар дээр 100 орчим удаа санаалгасан. Мөн дэд төрөж талд очиод цэргүүдтэй үг хэлсэнгүй давраагаад байна гэд төлгөөнийг элэг рүү зогсон. Тэгээд хамт байсан жагсаж байсан цэргүүдийг өшиглэж элэг рүү зогсон. Батхуу оюун баяр болон ус хоёр нарын зүүн гуйрын тус бүр 2-3 удаа өшгөлсөн. Бид нарыг жагсаагаад нэг цаг гарan зохиж зодоод гар дээр тунаалгаад миний санаж байгаагаар 23 цаг 30 минутын үед дуусаад 0 оруудад амраасаа. Төгөлдрийг нэг удаа элэг рүү зогсон оюун баяр ус хоёр болон Батхуу нарыг миний санаж байгаагаар элэг рүү зохиж гуй руу өшгөлж байгаа харагдсан. Тухайн үед баруун гараараа элэг рүү зохиод гоцтой хөлөөрөө бид нарыг өшгөлсөн. Надад гарах гомдол санал ихэнх зүйл байхгүй мэдүүлэг 1-р австрийн 50-аас 52 дугаар уусан. Хохирогч төгөлдрийн мэдүүлэг Техникийн 46 дугаар анги дээр ирж үзүүлсэн. Бид нарыг 328 дугаар салбараас ирсэн өдөр өрөөндөө бид гуравтаа уулзаад яах гэж ирсэн, юунаас болж ирсэн талаар асуусан. Хошууч мөнх эрдэнэтэй дахин уулзаагүй. Батхуу дөлгөн бид гуравтаа хошууч мөнх эрдэнэтэй өрөөнд нь уулзаад бид нарыг зохиж зодсон зүйл байхгүй. Дөлгөн Батхуу бид гурвыг хошууч мөнх эрдэнэ зодож зогсон зүйл огт байхгүй. Надад гарах гомд санал нэхэмжих зүйл байхгүй мэдүүлэг. 1-р австрийн 55-аас 56 дугаар уулзанд гэрч ганц зургийн мэдүүлэг Эдийн засгийн техник 146 дугаар ангид хугацаа цэргийн алба хаагч байгаамаа. Батганбаатар нь 328 дугаар салбарт шалгагч хийдэг дэд авсагт толтой 2024 оны 8 дугаар сарын 31-ний өдөр техник 146 дугаар ангийн штабын дарга дэд хурандаа төмөн үйлсийн над руу залгаад танаа салбарын дэд авсагч Батганбаатар нь хугацаа цэргийн алба хаагчдад гар хүрсэн гэх асуудал гараад байна. Тийм зүйл болсон юм уу гэж асуухаар би манай хугацаа цэргийн алба хаагчдад болон алба хаагчдаас тийм юм яриаггүй одоогор надад мэдсэн зүйл байхгүй юм гэсэн. Тэгээд би хугацаа цэргийн алба хаагчдаас өдөр болгоны нэгдэлтэн дээр өвчтөй болон санал хүсэлттэй алба хаагч байна уу, надтай уулзах алба хаагч байна уу гэхэд бүгд байхгүй гэж байсан. Эдийн засгийн техник 146 дугаар ангиас шалгалт хийхээр ирсэн хүний нөөцийн засгийн дарга дэд хурандаа Алтанбаатар нь хугацаа цэргийн алба хаагч нартай уулзаад тухайн асуудлын талаар анх удаа мэдсэн. Тухайн өдөр Алтанбаатар нь 328 дугаар салбарын жижиг үүрэг гүйцэтгэж байсан. Жижиг үүрэг гүйцэтгэж байх хугацаанд хугацаа цэргийн алба хаагчдад гар хүрсэн асуудал гаргасан байсан. Би өөр 2024 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хугацаа цэргийн алба хаагчдад нүцгэн бие ил харагдах шахах зориг байгаагүй. Дэд төрөс төлгөө нь 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдөр надтай уулзаад миний төмсөг өвдөд байна гэж байсан. Тэгэхээр би яагаад өвдсөн гэхэд өмнө сургалтын төвийн төгсгөл хэсэг буюу Тангаргийн баярын үеэр өвдсөн гэж байсан. Тэгэхээр би төлгөөний төмсгийг харахад улайсан байхаар нь би тогоос Дулам ханд гих хүнд хилээд ангийн эмч Ахмад мөнх цэцэг гих хүнд утсаар мэдэгдсэн. Тэгээд Дулам ханд нь мөнх цэцэгтэй би тэгээд дуудлага хийгээд төлгөөний төмсгийг харуулхад ногоон тус түрхээд сойл хийгээд байж бай. Би дараа 7 хоногт заставаар цэргүүдэд үйлчлэг хийхээр явна. Тэгэхдээ үзийгээд 2024 оны 8 дугаар сарын 28-ны өдөр мөнх цэцэг Ахмад 4-р застав дээр үзээд Дөлгөн Батхуу хоёрыг ариун бол дэд хурандаа анги руу хүргэж өгсөн. Батхуугийн хувьд бол надад ямар нэгэн байдлаар би өвдлөө гэж хэлж байгаагүй. Батхуу Дөлгөн хоёр нь өөр бусад хүмүүстэй маргалж байхгүй. Хугацаа цэргийн алба хаагч нарын амралтын байранд хяналтын камер байж боловч тухайн камер нь ажиллахаа болоод жил гарсан болж байна. Би тэр талаар сайн мэдэхгүй байна. Дөлгөөний эрт өвдсөн гэж байсан. Батхуу нь юунаас болж өвдсөн талаар би сайн мэдэхгүй байна. Батганбаатар нь үрд өмнө хугацаа цэргийн алба хаагчдад гар хүрч байсан удаа байхгүй гэх мэдүүлэг. 1-р австрийн уулзанд гэрчхээ ариун баярын мэдүүлэг 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдөр байлагч зол жаргалын хамт 3 замын хаалт дээр цагийн хуваарийн дагуу үүрэг гүйцэж байсан. Тэгсэн шөнө тэг цагийн үед заставын жижиг дэд авсагч Алтанбаатар нь харуулт манайг шалгаж ирсэн. Тэгээд манайны байранд амарч байгаад өөрөөр 5 цагийн үед явсан. Тэгээд би өглөө 8 цагт ээлжнээс буух гээд ээлж цагт 2 цэрэг болох Батхуу нэг цэрэгтэй ирсэн. Тухайн үед ямар цэрэгтэй ирсэн талаар санахгүй байна. Тэгээд юм ярьж байгаад Батхуу нь өчигдөр орой хоолны дараа цэргийн байр нь дэд авсагч Алтанбаатар нь бид хэдийг буюу үлдсэн 8 цэрэгийг дуудаж босгоод зохиод өшөглөөд гар дээр сониолгосон гэж ярьж байсан гэх мэдээлэл 1-р австрийн 111-113 дугаар уулзсан. Гэрчхээ ариун баярын дахин өгсөн мэдүүлэг
2024 оны 7 дугаар сарын 1-ээр Дөлгөөн бид нөр тэг 328 дугаар салбарт хуваарлагдаж ирснийхэн дараа нэг удаа усан дорж байхдаа харахад Дөлгөөний нэг төмсгөнд томроод хавцсан харагдаж байсан. Тэгээд бид хэд хоногийн дараа бид нар ярилцаж байгаад яг хэн байсныг нь санахгүй байна. Дөлгөөн хөлтэй Цангагийн баярын оройн нэг хоног гарахтаа тэрнээс чинь болоо томсгоч нь өвчин биш үү гэсэн чинь Дөлгөөн нэрээ тийм ч байж магадгүй гэж хэлж байсан гэдэг. Эдгээр улсын 127 128 дугаар ууланд гэрч би цагдаа орлогын мэдүүлэг 2024 оны 8 сарын 22-ны 20 цаг гээд амарсан. Тухайн үед би Хилийн цэргийн ад пагштын 4 айлын орон сууцны барилгалыг ажиллаж байгаад байсан болохоор орой эрт амарсан. Тэгээд орондоо ороод унтах гэж байхад Отгонбаатар дэд авсагч орж ирээд соёл амралтын танхимд цэргүүдийг жагсаагаад зодоод байх шиг байсан. Тэгээд нэгийг нь бэксэргээд байсан. Тэгээд сүүлд нь тоон дээр сунаалгаад байх шиг байсан. Манай тусдав нь хугацаа зэрэг 12 зэрэгтэй. Бичигт монтонд тог тасарсан харанхуй байсан. Тухайн цэргийн байр нь хяналтын камертай. Тухайн үед бол тог тасарсан учраас хяналтын камер ажиллахгүй байсан хэмтэлэг. 1-р австрийн 114-18 дугаар ууланд гэрч зод жаргалын мэдүүлэг Отгонбаатар нь бид хэдийг буюу үлсэн 8 цэргийг дуудаж босгоод зохиод өршлөөд гар дээр сунаалсан гэж ярьж байсан. Тэрнээс өөр юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Би тухайн үед өөрөө байгаагүй харуулын үүрэг үүсгэж байсан. Манай тусдав нь хугацаа цэргийн 12 цэрэгтэй гэх мэдүүлэг австрийн 121-124 дугаар хуудсанд гэрч гişгтийн мэдүүлэг тухайн хоёр цэрэг нь Иркоцки Сильва онцтой буюу Монголоор томсгоны судасны өргөсөл гэсэн онц юм а. Өвчин талаар цэргүүд болон эмч нарт тайлбарлаж хэлсний дараа сумын эмч тухайн хоёр цэргийн арга гэрийнхэнтэй холбогдож мэс засын талаар хэлж танилцуулсан. Бусад надтай холбогдно гэд манай өрөөнөөс гарч явсан. Эргэж надтай уулзаагүй Баатарын Дөлгөө 18 настай эрэгтэй JU 06222219 гэсэн эргэлзээний дугаартай Борч чулууны Батгой 19 настай эрэгтэй JU 07241836 эргэлзээний дугаартай хоёулаа Орон аймгийн харилцаа цэргүүд байсан. Анх үзүүлэгтээ төмсөг чинэрт өвдсөн гэж ирсэн. Үйлдвэр тухайн хоёр цэргийн биед илэрхий гэмтлийн шинж тэмдэг байгаагүй. Хөхөрсөн, хавдсан, улайсан, зулгарсан шарх огт байгаагүй гэх мэдээлэл австрийн 131-132 дугаар ууланд гэрч Алтанбаатарын мэдүүлэг 2024 оны 9 сарын 1-ний өдөр ариун болттой цуг застав руу ажиллахаар явах гэж байхад манай ангийн штабын дарга дэд хорондоо төмөн үйлчлэгээс Хилийн тэг 328 дугаар салбарын шалгагч дэд авсагч Отгонбаатар нь хугацаа зэргийн албаагчтай төв бусаар харьцаж байж болшгүй гэсэн байна. Гэсний дагуу тэг 328 дугаар салбар дээр очиж хугацаа зэргийн албаагч ариун баяр Бэм Эрдэнэ Булган Эрдэнэ Өсгөөөр Золзор анх хоёр цагдаа орлоо бүрэн төгс одгүй мөн дэд авсагч Отгонбаатартай уулзаж тодруулахад хугацаа зэргийн албаагч ариун баяр Бэм Эрдэнэ Булган Өсгөөөр анх хоёр нар дэд авсагч Отгонбаатарт урд өмнө нь утас барьсан гутал даатсан тээврийн хэрэглэлд дутуу үйлчлэг хийсэн гэх шалтгаанаар зөв бус харьцаж элгэн тус газраа зохиулж хөлн тус газраа өргөжлүүлж байснаа надад хэлсэн. Дэд авсагч Отгонбаатартай уулзаж хугацаа зэргийн албаагчтай зөв бусаар харьцсан талаараа тодруулахад 2024 оны 8 сарын 22-ны өдөр салбарын дэвтэрт үүрэг гүйцэтгэж байх үедээ хугацаа зэргийн албаагч нар нууцаар гар утас ашигласан байна гэд анхааруулж 21-с 22 сарын үед 8 цэргийн албаагчдын элгэн тус газарт нь зогсноо хүлээсэн. Тухайн үйл явдлын талаар ангийн захирагчид илтгэсэн. Тухайн цэрэг нартай уулзахад бидэнд ил харагдах ямар нэгэн өчигдсөн гэмтэл байгаагүй. Би тухайн үед ангид хууль тогтоомжийн хэрэгслийн чиг үүргийг албан тушаалын тодорхойлолтоор хүлээдэг юм а. Отгонбаатарын гаргасан гэх үйлсэн төрийн албаны ёс зүйн тухайн хуулийн 7.1.2 заасан зан харилцаа үг үйлдэлээр хүний эрх хэрэгжүүлээ нэр төр алдар хүнд хуулийн ашиг сонирхлыг хүнддэг. Монгол улсын цэргийн нийтлэг дүрмийн цэргийн албаагчдын хоорондын харилцааны хэм хэмжээг зөвшөөрсөн байна гэх мэдүүлэг 1-р австрийн 135-136 дугаар уулзанд гэрч ил мөнх цэцгийн мэдүүлэг хамгийн түрүүнд 5 дугаар заставаас хугацаа цэргийн албаагч Батгой орж нүцгэн биеийн үйлчлэг хийгээд өвдөж байгаа зүйл байна уу гэхэд Батгой төмсгөөрөө ойртоо хатгаж өвддөг. Явхад баг цэргийн зовиртой байна гэхээр 102 төмсгийг нь үтгэхэд зүүн талын төмсг нь гаднаас харахад төмсгнийх нь судасны баг харагдаж байсан. Тэгээд тэмтрээд үтгэж төмсгнийх нь судас нь тэмтрэлж байсан. Тэгэхээр нь урд өмнө нь төмсгөндөө гэмтэл авч байсан юм уу гэхэд ард байхдаа төмсгөлүүлээд хавдаад гайгүй болж байсан гэсэн.
Мөн хугацаа зэргийн албаа хаагч би дөлгөн орж ирэхээр нь өвлөж байгаа юм байна гэхэд дөлгөөн нь мөн төмсөг өвдөд байна гэж байсан. Тэгээд хавцаж улаасан зүйл байгаагүй. Тэмцэгч үзэхэд угтаа судасны багц тэмцэгдэж байсан. Мөн хугацаа зэргийн албаа хаагч төвлөрийн зүрх өвддөг гэх онцлогоор тухайн 3 цэргийн ангийн байрлал руу татгаар болсон. Тэгээд 2024 оны 9-р сарын 2-ны өдөр Сквадр аймгийн нэгдсэн эмнэлэг рүү манай ахлах совлогдсон мөнх цэцгийн хамт явуулаад үзүүлэхэд хагалт дагуу 2024 оны 9-р сарын 2-ны өдөр Улаанбаатар хот руу явуулж төрийн тусгай албаа хаагчийн нэгдсэн эмнэлэгт үзүүлж хагалгаанд орохоор болсон. Гэх мэдүүлэг 1-р авторын 139-с 40-р гэрч мөнх эрдэнэ мэдүүлэг 2024 оны 8-р сарын 29-ний өдөр намайг өрөөндөө байж байхад тухайн 3 цэрэг орж ирээд надад бичиг дугамтаас ирсэн талаараа илтгэхэд би ямар асуудлаар ирсэн бэ гэхэд төгөлдөр нь зүрх өвдөд ирсэн Батгүй Дөлгөн хоёрын төмсгөн өвдөд ирсэн талаараа хэлсэн. Тэгэхээр бичгийн дугамтад ачаал их байгаа хурдан эмчилгээгээ хийлгэчгээд хурдан буцаарай гэж хэлчихээд өрөөнөөс гарсан. Өөр ямар нэг зүйл болоогүй. Би тухайн 3 цэрэгээс ямар шалтгааны улмаас ирсэн талаар нь асуухад төгөлдрийн зүрх өвдсөн Батгүй Дөлгөн нарын төмсгөн өвдөд ирсэн гэж хэлж байсан. Гэх мэдүүлэг австрийн 1-р австрийн 143-аас 145 дугаар хуудсанд гэрч энэ га эрдэнэ мэдүүлэг 2024 оны 5 дугаар сарын сүүлээр бид нар ангийн төв дээр Тамаргийн баярт бэлдэж байж байсан. Тэгэхэд Дөлгөөн бид хоёр нэг салаанд байсан. Ангийн төв дээр Дөлгөөн миний хажуу талын орон дээр унтдаг байсан. Тэгээд нэг орой надад төмсөг өвдөд байгаа талаараа хэлсэн. Миний санал байгаагаар усанд орохдоо нэг удаа харахад зүүн төмсг нь баг зэрэг хавцсан юм шиг харагдаж байсан. Юунаас болж тийм болсон талаар нь асуугаагүй. Надад юунаас болж төмсг нь хавцсан талаараа хэлээгүй хэмжээд 1-р австрийн 147-148 дугаар хуудсанд гэрч Отон цэмгийн мэдүүлэг Соёл амралтын өрөөний хаалгын онгоцгод тухайн өдрийн заставын ангийн дэдвэр буюу дэд ахлагч Атанбаатарын цэргүүдийг жагсаага тогсоосоо өөрөө урд талд нь буудан дээр сууж байсан. Тэгээд би 2 цэрэг өвчгөө гал тагаа усгүй байна. Усанд явуулаад ирэх гэж хэлчихээд би цэргийн байрнаас гараад шууд гэрлэгөө явсан. Би тухайн соёл амралтын өрөөрөө ороогүй намайг хаалга онгоцгод цэргүүд жагсаад зогссон байсан. Сүүлд тухайн 2 цэрэг сумын төв рүү явах гэж зогсож байсан. Дөлгөөнөөс асуугаад Дөлгөөн нь хавцсан байгаа гэхээр нь яасан юу болсон гэхэд хавцсан одоо сумын төв рүү явлаа гэж байсан. Тэрнээс өөр юм яриагүй хэмжүүлэг 1-р австрийн 151-152 дугаар хуудсанд Сквадр аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжилгээ 2024 оны 9-р сарын 16-ны өдрийн 332 30 328, 333, 331, 329 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдэд анх хоёр Бямб Эрдэнэ, Төгөлдөр, Оюун Баяр, Өсөх Баяр, Булган нарын бие гэмт тогтоогдсонгүй шинжээчийн дүгнэлтүүд хавц цэргийн 1-р австрийн 2-р австрийн 74-өөс 54-74 хуудсанд шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11-р сарын 28-ны өдрийн 1300 дугаартай Дөлгөөний сэтгцэд хор уршийн тухай гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресс үзүүлэх хариу урагшлын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгцэд учирсан хор уршийн 3-р зэрэглэлд хамаарч байна. Цаашид сэтгцийн болон сэтгэлзэн тусламж үйлчилгээ хамрагдах шаардлагатай байна гэж шинжээчийн дүгнэлт 1-р австрийн 224-244 дугаар хуудсанд шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11-р сарын 28-ны өдрийн 1301 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд Орч улууны Батхүүгийн сэтгцэд тухайн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресс үзүүлэх хариу урагшлын шинжүүд илэрч байна. Энэ гэмт хэргийн улмаас сэтгцэд учирсан хор уршийн 2-р зэрэглэлд хамаарч байна. Цааш сэтгцийн болон сэтгэлзэн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай байна. Шинжээчийн дүгнэлт 1-р австрийн 235-237 дугаар хуудсанд шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10-р сарын 23-ны өдрийн 1304 дугаартай Батхүүгийн бид гэмт тогтоогдсонгүй Батхүүн төрийн тусгай албаа хаагчдын нэгдсэн эмнэлэг 2024 оны 9-р сарын 3-наас 13-ны өдрийн хооронд зүүн төмсгний хораагор судасны өргөсөлд 4-р зэрэг өвчнөр мэд заслын хагалгаанд орж эмчилгээ хийлгэжээ. Шинжээчийн дүгнэлт 2-р австрийн 14-өөс 17-р хуудсанд шүүх шинжилгээний ерөнхий газрын 10-р сарын 23-ны өдрийн 1306 дугаартай Дөлгөөний бид гэмт тогтоогдсонгүй. Тэгээд Дөлгөөн төрийн тусгай албаа хаагчдын нэгдсэн эмнэлэг 2024 оны 9-р сарын 3-наас 13-ны өдрийн хооронд зүүн төмсгний хораагор судасны өргөсөлд 4-р зэрэг өвчнөр мэд заслын хагалгаанд орж эмчилгээ хийлгэжээ. Шинжээчийн дүгнэлт 2-р хавцтрийн 4-өөс 7-р хуудсанд за мөн ялагдагчаар Отонбаатарын мэдүүлэг би 2024 оны 8-р сарын 22-ны 8 цагаас жижүүрийн үүргийг хүлээж авахад
Опс дээр үйл ажиллагаа зохион байгуулж байгаад орой 19 цаг өнгөрөөгөө цэргийн байран дээр ирсэн чинь цэргүүд хоорондоо орж байсан. Хоолноос 19 цаг 40 минутын үед цэргүүд гараад баг давд өлгөө 0 руу цэргүүдийг авч яваад цэргийн байрандаа ирлээ. Цэргийн байрны жагсаалын талбай дээр бороо ороод ус зогцсон байсныг нь шавхуулаад 20 цаг 30-40 минутын үед дууссан. Тэгээд орон тоонд гарахаас өмнө цэргүүдийн хувийн бэлтгэлийг нь хангуулаад 21 цагт орон тоо ирлээ. Орон тоо 21 цаг 15 минутын орчимд орон тоо дуусгаар нь дахин цэргүүдийг 0 явуулаад 21 цаг 25 минутын орчимд цэргийн байрны засалгаанд Батхүү Дөлгөн Өс хоёр төгөлдөр анх хоёр буулган Бямбэртэн оюун баяр нарын цэргүүдийг жагсаагаад цэргүүд дундаа гар утас барьж байгаа талаар нь өмнө цэргийн байранд тамхи татлан борооны ус шавхах гэхэд хэрэгжүүлээгүй талаар хэлж яриад дээрх цэргүүдийн бүгдийг нь цээжин тус газарт нь баруун гараа атгаад зогсон. Тэгээд ганц нэг цэргийн гуйруу нь өшгөлсөн. Тэр үед Бямбэртэн гэдэг цэрэг 10-аас 15 секунд тонгоогоод болсон. Тэрний дараагаар 15 минут цэргүүдийг гар дээр сунаалгаад 21 цаг 55 минутын орчимд босгоод өмнөх үүрэг даалгавар биелүүлэхгүй дөрвөн журам зөвшөөрж байгааг нь хэлээд дахин ийм үйлс гарахгүй байх талаар сануулад амраасаа. Маргааш өглөө нь 5 цаг 55 минутад дээрх 8 цэргийг сэрээгээд өглөө гүйлэн 1 км орчим зайд гүйлгээд дасгал гимнастик хийлгээд 20-оор 2 удаа сунаалгах 16 тоо дасгал хийлгээд хоолнд нь оруулсан. Би тухайн үед 8 цэргийн цээжрэн гараараа бүгдийг нь зогсон. Зарим нэгнийх нь гуйруу нь өшгөлсөн. Одоо бол яг хэнийг нь өшгөлсөн талаараа санахгүй гэх мэтлэг 2 дугаар офицергийн 124 дугаар хуудсанд болон бусад бичгийн нотолох баримтад хэрэг цугласан байна. За, хэрэгээс дүгнж үзэхэд Сквадр аймгийн Эрдэнэт сумын 1-р багийн нутаг дэвтэр байрлах Хилийн цэргийн Тэг 146-р ангийн харьяа, Хилийн цэргийн Тэг 328-р салбарын албан нохой хөтлөгч шалгагч Дэд Авсагч Атанбаатар нь 2024 оны 8 дугаар сарын 22-ны 21 цагийн орчимд Хугацаа цэргийн албаагч Батхүү Дөлгөн Өс хоёр төгөлдөр анх хоёр буулган Бямбэртэн оюун баяр нартай цэргийн дөрвийн бус байдлаар харьцаж улмаар цээж хэвлэлийн тус газарт нь гараар хөлөөрөө буян тус газарт нь өшөглөх зэрэгээр биед нь хүч хэрэглэн тогтоогдож байна. Эргүүлийн тусгай ангийн 28 3 дугаар зүйлийн 1 хэсэг заасан дарга захирагчтай хүч хэрэглэх гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй бөгөөд зохид зодсноор гэмтийн зэрэг тогтоогдсон. Эсвэл хохирол учирсан байхыг шаардахгүйгээр зогсон үйлдэл гэмт хэрэг төгссөн онцлогтой гэмт хэрэг юм а. Албаны нохой хөтлөгч шалгагч Дэд Авсагч Атанбаатарын үйлдэлээс шалтгаалan Хилийн цэргийн Тэг 146 дугаар ангийн харьяа, Хилийн цэргийн Тэг 328 дугаар салбарын Хугацаа цэргийн албаагч Батхүү Дөлгөн Өс хоёр төгөлдөр анх хоёр буулган Бямбэртэн оюун баяр нарын би эрүүл мэндэд хохирол учраагүй байна. Ялагдагч Атанбаатар нь өөрийн үйлдлийн хууль бус шинжилгээ болохыг мэдэж хохирогч нарын биед гэмтэл учирч болохыг ухамсарлаж зориуд эрхчлөлөнд нь халдсан үйлс нь эргүүлийн ерхий ангийн 2-3 дугаар зүйлийн 2 хэсэг зааснаар гэм бүргийн санаатай хэлбэрээр халдсан байх бөгөөд эргүүлийн тусгай ангийн 28 3 дугаар зүйлийн 1 хэсэг заасан дарга захирагчтай хүч хэрэглэх гэм тэргийн шинжилгээ байхдаа ялагдагч Атанбаатар толгодох хэрэгт ялга дүнгийн үйлдэж шүүгч шийдвэрлэхээр шийдвэрлэв. Эргүүрийг энэ шийдвэрлэх хуулийн 32 10 дугаар зүйлийн 1 хэсгийн удирдлага болон тогтоох нь ялагдагч Атанбаатар дээрх гэм тэргийг үйлдэлсэн нотлборомтууд байх тул эргүүлийн тусгай ангийн 28 3 дугаар зүйлийн 1 хэсэг зааснаар зүйслэхээр тогтоосгоод ялагдагчтай Атанбаатар толгодох 294 233 дугаартай эргүү эргийг харьяалын дэг Сквадр аймаг гэдэг сум дундын анхан шатны шүүгч шилжүүлдэг. Ялга төгөлд үйлдсэн тэнцлийн бөхөр хууль цаазын дэд зөвлөх Угмат. За Атанбаатар ус. За улсаарч сая ядах төвлөрд танилцуулсан. Ойлгомжтой. Ойлгомжтой асууж тодруулах зүйл асууж болно. Баггүй. За ашиг хурдад мэдүүлэг өгөх үү? Тийм. Үгүй. За ярэ. Тухайн процесс нь 2024 оны 8 сарын 22-ны орой 21:30-аас 22 цагийн хооронд болсон. Тухайн үед би өглөө даун жичүүр хүлээж аваад опс дээр машины хөдөлгөөн зохицуулаад орой 7 цаг 19 цагийн үед ирэхэд цэргүүд хоолнд орж исэн. 18 цагт мананаас буусан цэргүүдийг нэг өмнө өдөр нь бороо орсон учраас чагсаалын талбай дээрх усыг шахваарай гэж хэлсэн байсан. Тэрийг ирэхэд шахваагүй байсан. Тэгээд тэрийг нь хоолноос гарсны дараа 0 явуулж ирээд тэрийг шахуулаад тэгээд хувийн бэлтгэлийн ангуулаа 21 цагт орон тоонд гаргасан. Орон тоонд гаргаад орон тоонд явуулсны дараа 21 цаг 25 минутын үед цэргийн байранд оруулж ирсэн. Тухайн үед тоогооч хотон чимэг галзуухан тус хэрэгтэйгээд 2 цэргийг явуулж ус авахулсан. Тэгээд Ставын байрлалд нийт 14 цэрэг байсан. 14 цэргийн 2 цэрэг нь замын 3 дугаар хаалтанд 24 цагийн мананд гарсан байсан. Цаана 12 цэрэг үлдээд 12 цэргийн 4 цэрэг нь
барилга дээр ажилладаг учраас цагийн үеэр харгалзахгүйгээр хоолнд орсны дараа эрт амраасан байгаа. Тэгээд үлдсэн 8 цэргийг жигсаагаад тухайн цэргийн утас барьсан байсан. Замын алтны цагийн мананд үр гүйцэтгэх үедээ утас барьсан байсан. Тэр утсыг хаанаас авсан талаар асуухад хэлээгүй, мөн утсыг хэн ашигласан талаар бүгд дундаа ашигласан байсан. Тэгээд офсоос цэргийн байранд ирэхэд нэг хугацаа цэргийн албагч буюу зол жаргалан цэргийн байранд тамхи татсан байсан. Мөн Батхүү гэдэг цэрэг нь ер нь өмнө удаадаараа бичиг бомбоор нүүрсний тээвэр явдаг учраас нүүрс тээврийн жолооч нартай их хувийн харилцаа тогтоосон байсан. Тэднээс ус ундаа ч юм уу ойр зүрийн тамхи авдаг байсан. Мөн жижиг үр гүйцэтгэх үед яг тэгж жолооч нараас тийм хувийн харилцаа тогтоож эд зүйл авч байгааг нь би хэлж ярьж ирсэн өөртөнд нь. Та нар ингээд үр гүйцэтгэх үедээ ингэж жолоочтой хувийн харилцаа тогтоож болохгүй. Хувийн харилцаа тогтоосноо та нар одоо нэг тээврийн иргэлийн шалгахгүй одоо хэтэрхий ингээ ах トゥ угийн харилцаатай бол юм зүйл байж болохгүй гэдгийг хэлжсэн. Тухайн өдөр байлгч Батхүү нь мөн адил тийм жолооч нартай хувийн харилцаа тогтоосон байсан. Тэгээд утас барьж байгаа талаар нь хэлэхэд ер нь бүгд дундаа утас барьсан байсан. Тэгээд өгсөн үүрэг хэрэгжүүлээгүй. Өмнө бороо орсны усыг шавхаараа хоолнд орохоос өмнө шавхаараа гэдэг хугацаа байсан. Тэгээ намайг ирэх үед тухайн усыг шавхаагүй байсны үндсэн дээр би тухайн 8 цэргийн албаа агчийг жигсаагаад цээжин тус газар 1-2 удаа бүгднийг зогсон. Бусад 4 цэргийг нь бол барилгын ажилд байсан. Тэгээ тэр 8 цэрэгт өөрсдийнх нь үйлдсэн зөрчлийн талаар нь хэлээд ахиж ийм зүйл гарахгүй байх талаар хэлээд 5-10 минут яриад цээжин тус газар нь 2-3 удаа зогссны дараа бүгднийг цэргийн албаны биеийн тамирын дасгал 18 дугаар дасгал буюу гар дээрх сүнэх дасгал хийлгсэн. Тэр дасгалыг нэг 10 минут орчим хийлгээд тэгээд сүнэж чадахгүй байсан учраас гар тулаад ганц нэг сүнэхэн сүнээсээр байгаа 15-20 минут гар тулж байгаад тэгээд 21 цаг 55 минут буюу 22 цэргээс цэргүүд амрах хэвээр. Тэгээд 21 цаг 55 минут болж ихад амраасан. Өглөө цэргүүд 06 цагт босох хэвээр байсан. Тэгээд 05 цаг 55 минут буюу 5 минутын өмнө босгоод хот цэргэлийн өмсгөөд ор дэрийг хураалгаад өглөөний гүйлт гимнастик гэж хийдэг. Тэрийг нь өглөөний гүйлтийг нь хаалт нээдэг өглөөдөө замын хаалт. Тэрийг нь нээлт бүүднээс баг дараагаар нь ахлуулаад гүйлгэж ирээд тэгээд өглөөдөө гүйлт гимнастик хийх хэрэгтэй. Тэр гүйлт гимнастикийг хийлгээд 20 тоогоор 2 удаа сүнээсэн. Тэгээд дараагийн үйл ажиллагаанд шилжсэн байгаа. За, басаа сүүлчийн мэдээлэлтэй холбоотойгоор асуулт тодруулах зүйлээ. Батбатраа асуулт яа. За ерөөдөө мэдүүлэгүүд дэлгэрэнгүй байдлаар үлсэн учраас бол ойлгож байгаа тийм үү? Ялах төгөл гардаг ус эргүүр ус ялагчсаар болсон докторыг танилцуулсан байгаа шүү дээ. За тэгэхээр нэр дүрдэгтээд байгаа нэрийг хэлэхгүйгээр асуучих. Нэр дүрдэгтээд байгаа 8 цэргийг та ер нь яагаад ер нь зохиж зодсон, элэгдсэн за гуталтай хөлөөрөө өсгөлсөн асуудал гаргаад байна. Энэ тал дээр болонгууд өмнөх хугацаа цэргийн албаагчид нь удаа дараа зөрчил үйлдэлсэн учраас энэ зөрчлийг нь сануулах үүднээс хүн хэлээрээ мал хөлөөрөө гэдэг үг байдаг үстэй. Хэлээд ойлгохгүй юм уу? Ер нь өмнө цэргийн албаагч нар байсан. Тийм өмнө удаа дараа ер нь хэлж ярьж байсан тэр жолооч нартай ялангуяа хувийн харилцаа тогтоох асуудал дээр нь байлгч Батхууд бол удаа дараа хэлж байсан. Тэгээд тухайн үед утас бариад тэрийгэ бүгд дундаа ашигласан байсан. Утас барих нь ер нь 20-той. Утас цэргийн албаагч ер нь 14 нэг тутам ар гэрлүүгээ ярих хэрэгтэй байдаг. Тэрнээс гадуур нууцаар утасыг асуулт. За утас ашиглах тийм үү? Дундаа ашигласан байна. За гутлаа даадсан байна. Жолооч нартай хувийн харилцаа тогтоосон байна. За утас цэргийн албаагч нараа ахлах байдлыг чинь журмалсангүй гэдэг шалтгаанаар 8 цэргийг хамааруулан ийм шалтгаанаар зодох, зохих биед нь халдах ийм журам байна уу? Танд танилцуулсан ийм журам. Миний би тухайн хувцас цэргийн албаагчийг зогсондоо гэмшиж байгаа. Гэхдээ зохих үедээ биед нь хүнд гэмтэл учрах ямар нэгэн биед нь хохирол учруулах хэмжээний тэгж халдаагүй байна. За, ялах зүйлээр тодорхой бичсэн байгаа л да. Энэ 8 цэргийн биед таны биеэс таны үйлчлсэн үйлдэлийн улмаас ямар нэгэн шалтгаан холбоотойгоор бие эрүүл мэндэд нь ямар нэгэн байдлаар гэмтлийн зэрэг тогтооглоогүй байна гэсэн. За ялах зүйлээр таныг эргүүлэн цэцгийн 3 дугаар зүйлийн нэг хэсэг зааснаар дараг захирагчтай хүч хэрэглэсэн гэдэг зүйл ингээд
ялагдчихээр татаад өнөөдөр та шүүхийн хэлбэрт оролцож байна. Энийг ойлгоё та. Ойлгож байна. Тэгэхээр би юу гэж асуух гэдэг нь гэхээр энэ 8 цэргийг таавал тохид бодсон дээр бол ямар нэгэн байдлаар маргадгүй юм байна гэж ойлголоо. Зөв үү? Тэг зогсон гэдэг үйлдэлтэй үйл гэмшиж байгаа. Зогсон чинь доодох биш юм уу? За, хохирогч Батхүү Дөлгөө нарын хувьд сэтгэл үтэрсэн хор уршигын зэрэглэл нь 2 болон 3 дугаар зэрэглэлээр тогтоогдсон байна. За, таны хувьд энэ сэтгэл үтэрсэн хор өхрөл зүйлийн талаар ер нь ямар байр суурьтай байгаа юм? Тэр талаар биш. За, танаас нэхэмжлэн гэдэг нь шүү дээ. Дөнгөж шүүх хурлааны хэлцүүлгийг эхлэхээс өмнө шүүх хурлаанд оролцохгүй. Сэтгэл санааны хурлаа нэхэмжиж байна гэдэг. Тэгэхээр та энийг нь хүлээмжшүүлэхгүй байгаа мó? Хүлээмжшүүлж байгаа. Миний талаар ер нь таны байр суурь ер нь ямар байгаа юм? Энийг сонсъё. Ер нь тэр тал дээр нь сайн мэдлэхгүй л. Мэдэхгүй байна. Тийм. Бян Берднийг элгэн тус газарт нь та зогс юм уу, өөр хүн зогс юм уу? Ер нь тэр 8 цэргийн албаа шиг ер нь та тохиод байгаа үлдээд юм өөр хүн орж ирээд тохиод цоцоо гараа явуулдаг юм. Та зөвхөн байсан уу? Өөр хүн байгаагүй. За. Бян Бердэн тухайн үед элгэндээ Шүүгчээ энэ Бян За. Бердэн хүний асуудлыг юусэн хэлдэг. Батхүү болон одоо энэ дөлгөөнөөс төвчүүд тусахгүй. за шүүгтэй. Гөө. Хэрэгтэй. Хогцоор та хэрэгтэйгээ танилцах нь бол За. 8 хогч байгаа. Бач чимэг үү? 8 хогчийн асуудал байгаа шүү. Гөө бач. Асуулт юу вэ? Сэтгэл хөдлөлтэй холбоотой. Гэмтэлтэй холбоотой. Бэмэрдээ зогсон асуудал дээр асууж байгаа юм. Бян Бердний зогсон асуудал яагаад гэсэн За, за, үргэлжлүүлж. Энэ хэрэгт яагаад асууж байгаа гэхээр Бян Бердний гэдэг хохирогч байгаа учраас тогтоогдсон учраас би асуугаад байна. За тэгэхээр та яагаад Бян Бердний элгэн тус газарт нь зохиод 10-аас 15 секунд тухайн ухаалж оноод байгаа. Аль гараараа яаж зохиод байгаа? Өсгөлсөн юм уу? Зогсон юм уу? Ямар үйлдэл үзүүлэх юм та? За, гар дээр хэдэн цагийн турш санаалжлээ? 15-аас 20 минут орчим. За, хугацаа зэргийн албаа агч нар ер нь хэдэн цагт өглөө орноос босох ёстой? Өглөөний 06 цагт. 5 цагт гаргаад гүйлгээд байх юм журам байгаа юм уу? 5 цагт босгож гүйлгэх асуудал байхгүй. 5 цагт гаргаад гүйлгэх 1 км газар гүйлгэх ингээ та зөвхөн бас мэдээлэлд төрж шээ. Тэр нь болохоор 05 цаг 55 минутанд 5 минутын өмнө үржил босох хэрэгтэй байдаг. За. Одоо өөр асуулт байна шүү. За. За хүмүүстээ шүүгч мэдээлэлтэй холбоотой асуулт байл тодорхойлъё. Нэг хортолч. Нарийн сайн тайлбарлаад өгөөч. Тэр ухаалтаж унш юм уу? Эсвэл одоо ямар байдалтай байсан тэрнийг сайн. Ер нь бүх 8 хугацаа зэрэг албаагч цээжин тус газар 1-2 удаа зогсон. Тэрнтэй гэмшиж байгаа мөн тухайн үед хугацаа зэрэг албаагчд нь зогсоо байсан учраас нэг зэрэг албаагч зөв зогсохтой буруу зогссон үед тэгж биеийн эвгүүцэх явдал гардаг. За Бян Бердэн гэдэг зэрэг үед бол нэг дотор нэг давчтаад нэг 5-аас 10 секунд тонгоогол болсон. Тэрнээс бол ухаан алдаж 10-аас 15 минут газар шалан дээр унсан асуудал байхгүй. 5-аас 10 секунд тонгоогоод буцаад болсон байна. За тэр зэрэг бол тухайд бас нэг хоол унд идээг үйлчлэн байсан гэдэг асуудал яригдаад тэр таныг жижигэр хос өмнө одоо үүссэн асуудал тийм нэг мэдээлэл байгаад байдаг. Тэр ямар ч үстэй. Тэрийг үл цэргүүд 19 цагт хоолнд орох хэрэгтэйсэн 19 цагт хоолндоо орсон. Тэгээд тэрний ард дээр хувийн бэлтгэлээ хангах, оронтоо хийх зэрэг асуудал явагдаад тэгээд тэрний ард дээр хугацаа зэрэг албаагч чигсэн. Тэгээд чигсэх үед Бян Бердэнг буруу зогссон учраас тэгж толгойн нэг асуудал гарсан гэж байна. За энэ цэргүүдийг одоо та ер нь бол одоо урд нь шаардлага одоо тавьж ирсэн үү? Ямар учраас шаардлага тавьдаг байсан? Тэгээд тэр тавьсан одоо тушаал биелүүлэх гэж ярьж байна тийм. Одоо
тушаалыг чинь биелүүлэхгүй байх одоо ямар ноцтой үйлдэлүүд багцсан тийм байна уу? Ер нь цэргийн албаагчид нь ер нь үг хэлээрээ биш гэсэн үйлдэлээрээ тийм эсэргүүцсэн тийм үйлдэл гаргадаг байсан. Жишээ нь булган гэдэг зэрэг бол 21 цаг 20 цаг 55 минут буюу 21 цаг 3-4 минутын дараа орон тоонд чихсэх гад зэргүүдийг жагсах гэдэг команд өгж яхад булган гэдэг зэрэг нь бол үг үйлдэлээрээ эсэргүүцэж байгаа юм шиг зориудаар шалан дээр хөлөө шийдж суучаад гутлаа үрээд байсан. Тэр асуудлаас болж тэр гутлаад асуудал ирсэн байна. За энэ цэргүүдийн мэдүүлгүүдээр одоо бүгдээрээ баг гарч ирэл найз охинтойгоо яриад одоо ийм үйлдэлүүдийг үзүүлээд ирсэн өөртөө ч мэдүүлгээр хэлээд байна. Энэ одоо цэргийн одоо аль багчийн одоо журамд нийцсэн үйлдэл юм уу үгүй юм уу? Нэг хариуцсан үйлдэл юм байдаг юм хуулаараа. Хил амлах ерөнхий газрын даргын А37 гэдэг тушаалаар хугацаа цэргийн аль багчдыг 14 хоногт нэг удаа арга гэрлүүн офицерын хяналтанд яриулдаг, ахлагч офицерын хяналтанд яриулдаг. Хугацаа цэргийн аль багчдыг хувийн утас барихыг хоригддаг. Хувийн утас барьснаар хугацаа цэргийн аль багч нь арга гэртэйг нууцаар холбоо тогтоох. Үүнээс болоод арга гэрээсээ ямар нэгэн болохгүй мэдээлэл сонссон бол цэргийн аль багчийн сэтгэл зүйд нөлөөлж оргох ч юм уу ямар нэгэн байдлаар эрсдэл үүсэх учраас утас барихыг хоригддаг. Тэр зүйлийг зөвцсөн байсан. За таныг тэр өдөр одоо жижигчд гарахад чинь тухайн цэргүүдээс утас гарсан гэдэг одоо мэдээллийг хэн дамжуулдаг вэ? 2024 оны 8 сарын 22-ны өглөө 8 цагт нэгдэх үеэр ставын орлогч дарга буюу ахлагчлагч Ган Зэрэг тэр мэдээллийг хэлсэн. Офицер ахлагч нар хугацаа цэргийн аль багчдад хараа хяналтаа сайтар тавиарай. Хугацаа цэргийн аль багчд хувийн утас ашигласан байна гэдэг талаар нэгдлэн дээр бүгдд нь мэдэгдэж байсан хамт олонд. За та энэ Баттхуу болон одоо энэ Дөлгөө нарын төмсөг рүү өшгүүлсэн асуудал тийм үйлдэл хийсэн үү? Би тухайн Баттхуу Дөлгөн хоёр цэргийн бол хөл гарлуу өшгүүлсэн асуудал байхгүй. Тэр хоёр цэрэг жигсэн цэргүүдийн баруун гардал зогсож исэн. Тухайн үед би яг ямар цэргийг өшгүүлсэн санахгүй байна. Гэхдээ жигсэн цэргийн аль багчдын зүүн талд байсан цахаас 1-2 цэргийг өшгүүлсэн гэж санаж байна. Өшгүүлсэн. Тухайн үед өөдөөс хэлбэр төрсөөрөө нэг зан характераараа эсвүүцэл үзүүлээд байсан учраас тухайн нэг цэргийг ч лөө хөл шилб хавцаар хөлөөр зүгээр өшгүүлсэн байна. За энийг тушаал биелүүлэхгүй байгаа цэргүүдэд ямар арга хэмжээ авах ёстой ер нь? Ер нь тушаал биелүүлэхгүй байгаа цэргийн аль багчдад цэргийн хөдөлмөр эрхлэх буюу ямар нэгэн нормтой мөн ажил хийлэгдэг цэргийн хөдөлмөрөөрөө ер нь хугацаа цэргийн аль багчдад дан ганц намайг биш ер нь эмэгтэй ахлагч нар жижигт гарах үе ч юм уу үг хэлэнд нь ордоггүй өөдөөс нь эсвүүцсэн байдалтай байдаг ч юм уу энэ тиймэрхүү дан характер ер нь үзүүлдэг байсан. За энэ нэг гэрчийн мэдүүлэгт яригадаад байна. Тангаргийн баярын үеэр одоо гараад нэг охинтой бэлгийн харьцаанд орсон. Тэрнээс болоод төмсөг үүссэн бас магадaltaй юм. Тэгээ энэ цэргийн албанд ингээд байж авах хугацаанд ингээд хүн амьтандаа бэлгийн харьцаанд ороод иж явах боломжтой юм уу? Ер нь бол Тангаргийн баярын үеэр хугацаа цэргийн аль багчд 24 цагийн чөл 12 цагийн чөлөө өгж гаргадаг. Тэр үеэр бол хугацаа цэргийн аль багчдыг арх тогтруулах, ундаа хэрэглэх, машин техник жолоодох ч юм уу тиймэрхүү асуудлыг бол ер нь хориглож эргүүл гарч хараа хяналт тавьдаг. Тэр хугацаа цэргийн аль багчийн хувьд бол тухайн үед тийм процесс болсон гэдгээ өмнө бас ярьж ирсэн юм билээ. За энэ Дүлгөөн гэдэг цэргийн хувьд 2024 оны 5 сарын 15-ны өдөр одоо яг энэ төмсгөндөө гэмтэл аваад имжлэгдсэн юм байдлыг та хаанаас энэ баримтыг олж авчирсан байна? Энэ тухайн техник зүйн 46 дугаар ангийн эрүүл мэндийн дасгаас нь тухайн үед ээлжээр ажиллаж исэн сувилагчаас нь очиж тодруулахад эрүүл мэндийн картн дээр нь тэмдэглэл хөтлсөн байсан. Үзлэг хийх үед тухайн Дүлгөөн гэдэг цэргийн аль багчийн төмсгөний судас нь бүтүүрсэн ч гэлөө нэг тийм анхан шатандаа байсан вэний судсан бүтүүрсэн гэсэн мэдээлэл өгч ирсэн надад. Та энэ хэргийн материалтай танилцсан уу юу? Танилцсан. Хэргийн материал дотор одоо маш тодорхой нөгөө гэрчийн мэдээлэл өгдөг штеп. 5 сард одоо мөнх эрдэнэгээ тушууч төмсөг рүү нөшөглөөд ингээд гинтээс ингэж ярьж исэн ингээд
мэдүүлэг өгдөг. Тэрнтэй ер нь танилцсан уу? Тэрийг хальт уншсан нэг тийм мэдүүлэг өгсөн байсан. Тэрэн дээр ямар нэг өгсөлт гомдол гаргаагүй юм байна дээ. Одоо энэ сэтгэл зүйчээрсэн охирлоо танаас ингээ мөнгө нэхэд шүү дээ энэ Батхуу дүлгөөнаар. Тий. Таныг одоо энэ төмсөн нэг юм боловсруулчлаа. Тэгээ ер нь энэс болоод ингээ сэтгэл санааны ингээ асуудал үүсээд байна гэдэг. Энийг хүлээн зөвшөөрөөд явуулсан юм ямар учиртай. Ер нь л яг хүлээн зөвшөөрсөн асуудал байхгүй. Тэгэл шатцсандаа явж исэн прокуророос шүүх шилжих үед манай өмгөөлөгч байхгүйсэн. Сэтгэл учирсан охирлыг одоо 2 дугаар зэргийн сэтгэл охирлогччаад энэ 3 дугаар зэргийн сэтгэл охирлогччаад ингээд одоо ингээд дүгнэлт гараад байна л да. Одоо хоёулаа төмсгний хаалганд орсон хоёр хүүхдтэй ингээд зөрүүтэй дүгнэлт гараад байгаа байхгүй юу? Тэгэхээр энийг хүлээн зөвшөөрөхгүй байна ч гэдэг юм уу, хүлээн зөвшөөрч байна гэдэг хүсэлтийг мөрдөн шалгах ажиллагааны явцад юм уу, прокурор юм талаас та хүсэлт гаргасан уу? Прокурорт өмгөөлөгчтэй ярьцаа прокурорт гараар өргөдөл хүсэлт бичиж өгсөн. Тухайн хоёр зэргийн албаагч нь ямар ч гэмтэлгүй гэсэн хэрнээ сэтгэл санааны охирлын зэрэг нь 2 3 дугаар зэрэг буюу хүндөвтөр хөнгөн гэмтсэн гэмтлийн зэрэг тогтоогдсон учраас дахин шалгаж өгнө гэж хүсэлт өгсөн байгаа прокурор. Прокурор ямар хариу гаргасан юм? Та тэрнтэй танилцсан уу? Прокурор нь 2025 оны 2 сарын 27-ны өдөр би энд Дуудад Сүхбаатар аймагт ирсэн. Тэгээд тэр өдрийн өглөөний 10 цагийн үед утсанд дуудлага ирсэн чинь Сүхбаатар аймгийн прокурорын газраас ярьж байна. Таны гаргасан хүсэлтэнд татгалцсан хариу өгсөн байна гэж утсаар мэдэгдсэн байна. За бичгээр өгсөн үү танд? Одоо та хүсэлтээ бичгээрээ гаргасан баг тийм үү? Тийм, хүсэлтээ гараар бичиж өгсөн. Надад татгалцсан хариуны талаар бичгээр үл мэдэгдэл ирээгүй, гар утсанд л дуудлага ирсэн. Та энэ хаягн дээр одоо амьдардаг уу? Таны хаяг одоо хэргийн материал дотор байгаа? Тийм, тэр хаягаар явдаг. Тэр хаягн дээр чи ямар нэгэн одоо тийм юм хариу ирээгүй үү те? Ирээгүй. За мэдэгдээгүй гэсэн үг юм тийм. За энэ цэргүүд одоо ингээл танаа цэргийн анги дээр чи хилийн цэргийн анги дээр ингээл утас бариад байна л та. Утас бариад тустай үедээ найз хүмүүнтэйгээ яриад ингээл тэгэл одоо хилийн бонд дээр ажиллаж байхдаа ингээл одоо дорнодын хэрэг гэж ойлгосон ч үү? Тийм. Дорнод аймгийн одоо тээврийн эрсдэлээр ачаа хилийн бомтоор оруулж гаргаж байгаа хүмүүстэй хувийн харилцаа тогтоогод энэ гэдэг мэдээллийг та яриад тах шүү. Энийг хаанаас олж аваад байгаа? Энэ нь болонгууд Батхуу гэдэг хуцас зэргийн албаагч бол удаа дараа энэ зүйлийг гаргаж ирэх үед ч юм уу нөгөө тухайн жолооч нар нь дүү сайн уу мань уу гэдэг юм уу тээврийн эрсдлийн дутуу шалгах тийм зүйл бол удаа дараа гарч байсан. Нөгөө нүүрс бичиг бомтоор гардаг нүүрс тээвэрт бол ихэнхдээ жолооч Дорнод аймгийн хүмүүс ихэнхдээ явдаг. Тэрнтэй холбоотойгоор хуцас зэргийн албаагч нь Дорнотын учраас бас ер нь жолооч нартай нэлээд ах дүүгийн харьцаатай болсон. Зарим нэгтэй танил байх магадлалтай тийм асуудал бол гарсан. За таны үйлдэлийн улмаас энэ хоёр хүн төмсгний хаалганд орчихоо. Альсгүй бол одоо энэ мөнх эрдэнэ гэдэг энэ за энийг өргөчтэй дуу за боллоо. Цаас зүгөө. За. Зарим нэг зүйлийг тодруулъя. За та хоёр нь өөрийгөө ер нь таны мэдүүлэг өгж байгаа тайлбарлаж харахаар бол систем байлаа л гэдэг багш бай тийм үү? Тэгвэл та өөрийгөө ер нь 100% шаардлага тавьсан гэж үзэж байна 8 зэрэгт. Тухайн хуцас зэргийн албаагч ган рүүрсэн нь бол 100% шаардлага гэж үзэж байна. Өөрөөр хэлэх юм бол хутлаа лаадлаа. За тэр телевизийн жолооч нартай хувийн харилцаа тогтоолоо, утас ашиглалаа. Энийг арай өөр байдлаар танилцуулаад тайлбарлаад дээд засныхаа дарга танилцуулаад арга хэмжээ авч болдгоо юм уу? Ер нь л тэр талаар өмнө хэлж ярьж байсан. Нэг талын дээр нэг удаа хэлж байсан. Хуцас зэргийн албаагч нь ингээд жолоочтой хувийн харилцаа тогтоож байна. Энийг мэдүүлгийг сонсоод явахаар өмнө ингээд хэлж ирсэн ингээд үгээрээ бичсэн үйлдэлээр ингээд намайг сүүсэд байсан юм аа. Сүүсэд байсан учраас нь би одоо хэд удаа хэлсэн учраас зогсон юм аа. Зогсон үйлдэлээр төлөвшөрөж байна гэдэг нь шүү дээ. Тэгвэл дээд засны албачлалд нь хэлж ярьж байсан зүйл байгаа юу? Ер нь хэлж байсан. Энэ 8 зэргийг 8-ын хувьд нь юм уу? Эсвэл бол нэг зэргийн л хувьд яриад байна да?
ер нь цэргүүд энэ өгсөн үүрэг даалгавар хэлэхгүй байгаа талаар нэгдэлтэн дээр тэр талаараа удирдлагыг танилцуулдаг. Мөн эмгтэй ахлагч нар бусад ер нь офицер ахлагч нарын цэргүүдийн талаар бас хэлж ярьж байсан. За дараагийн нэг асуулт байна. Энэ за тухайн цэргүүд одоо таны хэлснээр цэврэгчлийн жолоочтой хуваарьлаа тогтоолоо тийм үү? За ингээд уцад хэрэглэсэн юм байна. За гэхээдээ болж одоо таны хувьд одоо зохиц зодох. За тухайлбал хаттай хөлөөрөө өшөглөх, баруун зүүн гараа атгаж гадарт нь олон удаагийн үйлдэлээр зохих. Энэ чинь ямар дүрэн бэ? Зохиж болно гэсэн зүйл байна уу? 8 цэргийн хувьд асууж шүү. Тэмдэг байхгүй мэ тийм үү? Тэгж ойлголоо. За өөр асуулт байна. За өөр асуулт хэрэг тавцсан бичгийн нотолтой асуудлаа. За улсын дэс нотолтой танилцуулъя. За түрүүн бас нэлээд дэлгэрэнгүй уншлаа. За тийм учраас тухайлбал хэд хэдэн алхамтуудыг дэлгэрүүлээд бусдыг энэ бодлоонд тоолсон. За тэгээд өмгөөлсөн зүгээр гаргаж өгч байгаа алхамтыг хасчих. Тэгээд засвараа өгсөн. Тэр дараа нь ячаа. Бодрог бүхөрийн өдрийн эмчийн бүхөр хээ өвгөн бацыг ялагдагчтэй Отгонбаатар толгойд 243 394 233 дугаартай эргүү оролцсон. Сэргийн материалаас дараах нас хөрөмтүүдийг шинжилэн судалснаа. За түрүүнд өртсөн учраас дэлгэрэнгүй өртсөн учраас ялган хөлсөнд өрдөгчн хөрөмтүүд болон 8 өгчийн мэдүүлгийг шинжилэн судлуулсан тооцоолъя. За мөн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн дүгнэлтүүд байгаа 1301 1306 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдийг тухайн шинжилгээ судлуулсан тооцоолох хэрэгтэй байна. За муудтай тохиолдолд танилцуулъя. Улсын дэвтэрүүд нотолтой бүгдээ судалсан шүү дээ. Улсын дэвтэрүүд нотолтой төрийн бүгдээ нөөц танилцуулсан тийм. Тэгэхээр зөвшөөрөхгүй байгаа тийм тэр юунуудад. За. За хавтэргийн 68-аас 71-р хуудас Эдгээр авцаа. Дөлгөөний мэдүүлэг. Нэгдэр авцаа. 71-р. Нэгдэр авцаа. Нэгдүгээр авцны. 68-аас 71-р хуудасны deputанд авсан гэж дөлгөөний мэдүүлэг 71-р хуудсан дээр. За. Таны алба хааж байх хугацаанд эрхчлөөнд чинь халдаж өөр зодсон зүйл байгаа юу? За хариулт. Мөнх эрдэнэ хушууч 2024 оны 5 дугаар сарын сүүлээр ангийн төвдөр гадна тулааны бэлтгэлийн үед гар зүрсэн гэх шалтгаанаар миний цээж рүү хэд хэдэн удаа зохиж байсан. Мөнх эрдэнэ хушууч миний бүкс рүү өшөглөх үед төмсөг рүү онсон. Тэр өдөржингөө төмсөг бадалж байгаа юм шиг өвдсөн. Маргааш өдрөөс нь гайгүй болчихсон байсан боловч сүүлд бид ахлагч Тутганбаатар за энэ мэдүүлэг байна. За маргааш өдрөөс нь гайгүй болчихсон байсан боловч сүүлд бид ахлагч Тутганбаатар одоосон өдрийн маргааш нь хавдаад одоо энэ байдалд олцоод байна гэсэн энэ мэдүүлэг байна. За энэгээр бол одоо энэ төмсөг нь мөнх эрдэнэ хушуучт одоо бүс рүү өшөглөх үедээ төмсөг рүүгээ ингээд өшөглүүлээд бас ийм одоо гинт авсан ийм нөхцөл байдал тохиолдож байна. За бичиг мэдүүлэг гэж бол өмнө мэдүүлэх юм байна. За хавцгийн 82 дугаар хуудас байгаа. За энэ
дэд түрүүч дүлгөөний төмсөг рүү хөлийн цэргийн 01-40 дугаар ангийн сургалт албаны засгийн дараа тушууч мөн эрдэнэ 2024 оны 5 сард 5 дугаар сар сургалтын төвд байхад нь өрсөлдөж гэмтэл учруулсан талаар ярьсан. Энэ талаар сүүлд долуулаад одуулсан цэргийн албаагч нарт буюу Утсанбаатар дэд ахлагчид долуулсан хамт байсан цэрэг нарт хэлсэн. Мөн өмнө нь уг асуудлын талаар бичээр мэдээлэл өгч байсан. Ийм мэдээлэл байна. Нэгдүгээр цэргийн 22 дугаар хуудсан байна. Хохирогч Батхуугийн мэдүүлэг. За нэгдүгээр цэргийн 49 дугаар хуудас. Яш шалгуулах хуудас байгаа. Хоёр дахь цэргийн 49 дугаар хуудас. Яш шалгуулах хуудас байгаа. За энэ дээр бол миний өрсөлдөгч Утсанбаатар нь бол урд өмнө ямар нэгэн гэмт хэрэгцэлд холбогдож байгаа гэсэн байна. За нэгдүгээр цэргийн 25-аас 28 дугаар хуудас нь авагдсан мэдээлэл байгаа. 25-аас 28 дугаар хуудас. Гэрч ариун бэлгийн мэдээлэл байна. 27 дугаар хуудас нь байна. За дүлгөөний гэрчээр өгсөн мэдүүлэгтээ мөнх эрдэнэ тушууч 2024 оны 5 дугаар сарын сүүлээр ангийн төвдөр гадна талааны бэлтгэлийн үед гарч ирсэн гэх шалтгаанаар миний цээж рүү хэд удаа зохиж байсан мөнх эрдэнэ тушууч миний бүкс рүү өршөлдөх үед төмсөг рүү онцсон. Тэр төмсөг бодлож байгаа юм шиг өвдсөн маргааш өдрөөс нь гайг өвдсөн гэж мэдүүлжээ. Мөн энэ үйл явдлыг ариун баяр хаан албанаар харсан гэж мэдүүлэлтэй дээрх зүйл болсон талаар ярина. За хариулт 2024 оны 5 дугаар сард ангийн төвдөр ханган баярт бэлдсэн гаан арсан бит 2 чагсаалтын үзүүлэлт тоглолтын үзүүлбэр дээр бэлтгэл хийдэг байсан. Харин дэлгүүр олон талааны үзүүлэлт тоглолтын бэлтгэлд хуваарлагдаж бэлтгэл хийдэг байсан. Миний санаж байгаагаар дүлгөөний гочууч мөнх эрдэнэ төхөж байхыг багшилж байхыг бол яг хараагүй яагаад намайг харсан гэж байгааг нь бол мэдэхгүй. Тухайн үед би талбай дээр бэлтгэл хийдэг байсан болохоор харсан байж нэр хэлсэн байж магадгүй бас миний хувьд тийм зүйл болоогүй. За байлдагч дүлгөөн танд төмсөө ямар ч гэмтээсэн талаараа хийж ярьж байсан уу? Хэрвээ тийм бол хин гэмтээсэн гэж хэлж байсан бэ? За яг тэгсэн болохоор тэгж гэмтээсэн гэж хэлж байгаа бол Тангарын баярын 2024 оны 6 сарын 9-ний өдөр болсон. Тэрний дараа хэд хоногийн дараахан дүлгөөн надад өөрийн төмсөг өгдөг байгааг хэлж байсан. 2024 оны 7 дугаар сарын эхлээд дүлгөөнд 2 0328 дугаар холболт хуваарлагдаж ирснийхаа дараа нэг удаа усанд орж байхдаа харахад дүлгөөний нэг төмсг нь томроод хавцсан харагдаж байсан. Тэгээд хэд хоногийн дараа бид нар ярилцаж байхад дүлгөөн ихтэй Тангарын баярын оройн нэг хоног гарахтаа бэлгийн ажланд орсон. Тэгэхээр би дүлгөөнд тэрнээс чинь болоод төмсч өгч юм шүү. Гэсэн чинь дүлгөөн нэрээ тийм байж магадгүй юм байна гэж хэлж байсан. Гэсэн мэдээлэл байна. За энэ нь болохоор одоо энэ 8 сарын 22-наас өмнө буюу 2 сарын өмнө болсон асуудлаа энэ гэж хохирогч нар ярьсан мэдээлэл авагдсан байна. За тэргийн 131-ээс 132 дугаар хуудсанд ихэнх хишигтийн мэдүүлэг байгаа.
За уг мэдүүлгийн гол үндэс нь болохоор за тухайн цэргүүдийг ингээ үзэхэд бол одоо хөгжсөн тулгарсан ил шахах гэмтэл байгаагүй гэсэн ийм мэдүүлгийг өгдөг. За үнэхээр одоо автоматлаг бодож авах ингэсэн бол одоо нэг үхрэлт зулгарал шахах сариу бас үлдсэн байх. Одоо махаа гэх юм бол авдаг байна. За 135-136 хуудас нь мөн одоо гэрч Алтанбаатарын мэдүүлэг байгаа. За хэлийн албаны ажилтан эрхцүүлж ажилтай хэлийн 0146 дугаар ангид захиргаа хүний нөхцөлийн дараа дэд хундах болтой. Ийм хүн мэдээлэл өгсөн байна. За мөн л одоо тухайн үед бол одоо бас цэргүүдэд одоо ил харагдах одоо үзлэг хийсэн. Тэгээд гэмтэл ил харагдах одоо гэмтэл шахах сариу янз бүрийн бол байгаагүй гэдэг хэлдэг. Гэмтэл хөхрөлт байгаагүй гэдгийг бол хэлдэг. За гэрч мөнхтгийн мэдүүлэг байгаа. За тэргийн 139-140 дугаар. Батхуу орч нүцгэн биений үзлэг хийгээд өвдөж байгаа зүйл байна уу гэхэд Батхуу төмсгөр оройд хатгаж өвддөг гэж хэлж ирсэн. Явхад баг зэргийн зовлонтой ань гэхээр нь 102 төмсгийн үзэхэд 100-ийн төмсг нь гаднаас хараад төмсгний судасны багц харагдаж ирсэн. Тэгээд тэмцээд үзэхэд төмсгний судас нь тэмцэгдэж ирсэн. Тэгэхээр нурд өмнө төмсгөндөө гэмтэл авч байсан юм уу гэхэд ард байхдаа төмсгөндөө өшгөлүүлээд хавдаад гайг болж ирсэн гэсэн ийм мэдүүлгийг одоо мэдүүлэг авагдсан байна. За урд нь энэ гэмтэл авч ирсэн талаар одоо авагдсан байна. За тэгээд энэ дүлгөөнийг орж ирэхээр нь дүлгөөн за энэ мэдүүлэг үргэлжлэн мөн хугацаа цэргийн албанч дүлгөөн орж ирэхээр нь өдөж байгаа юм байна уу гэхэд дүлгөөн мөн төмсөг өдөд байна гэж хэлсэн. Тэгээд төмсгийг өдөд хавдаж улаасан зүйл байхгүй тэмцэлж үзэхэд угтаа судасны багц тэмцэгдэж байсан. Мөн хугацаа цэргийн албан хаагч төгөлдрийн зүрх хөдлөх юм ааштай. За энэ мэдүүлэг. За энэ гэрч мөнх эрт нь бол бас одоо мөнх эртний мэдүүлэг авагдсан байдаг. За мөнх эртний мэдүүлэг 143-аас 145 дугаар хуудас нь байгаа. За байдаг дүлгөөн Батхуу нар нь одоо надад бие өвдөж байгаа талаар өмнө хэлж ирсэн одоо байхгүй гэдэг одоо энэ гэрч хохирогчийн мэдүүлгүүд хоорондоо юм хэмжсэн ийм байдалтай байна. За тэргийн за шинээр өгсөн нөхцөл хоримтуудаа шинжилэн судлуулчих. Хамаатай. Тийм. За энэ дээр бол хуцаа цэргийн албагчдын эрүүл мэндийн хяналтын карт
байгаа. За энэ Бат хоёрын төлөвлөгөө 3 дугаар талаа 2024 оны 2 дугаар ээлжлсэн. Ийм нөгөө эрүүл мэндийн хяналтын каш байгаа. За энэ дээр бол одоо энэ 5 сарын 15-ны өдөр буюу одоо өдөр энэ төмсгөндөө эмчилгээ хийлгэжсэн онцны юу төмсгөнд эмчилгээ хийлгэсэн гэдэг ийм одоо юу тавигдсан байгаа олсоор. За энэ бол одоо энэ гисчүүдийн мэдүүлэлээд байгаа одоо мөнх эрдэнэ хушуулт одоо хөшлүүлсэн төмсгөрөөр хөшлүүлсэн гэсэн энэ мэдүүлгийг давхар ингээд нотлож байгаа баримт юм. Энэ бол одоо 5 сарын 15-ны үед бол энэ эмчилгээ хийлгэсэн байна төлөвлөгөө. За энэ мөн энэ хил хамгаалах ерөнхий газрын даргын 2021 оны 7 сарын 7-ны өдрийн А37 дарга бригадын генерал Хэл Хавцсан. За хугацаа цэргийн албаагчийг утсаар хариулах журмын 2-1-т цэргийн алба төрийн болон албаны нууц цэргийн аюулгүй байдал сөрөг нөлөөлөл үзүүлэх эрсдлийг бууруулах зорилгоор хугацаа цэргийн албаагчид хувийн эзэмшлийн гар утас ашиглуулахыг хориглоно гэсэн энэ журмыг бол энэ цэргүүд зөвшөөрсөн байгаа. За энэ цэргүүдээс бол утаснууд гарч ирээд байгаа. Энэ бол хүчийн нөлөөлөл хоримтлаар нөлөөлж байгаа. Энэ бол хүчийн одоо зөв зүйлүүд бол байгааг нь харуулж байна. Журмууд За 1-р авсны 63 дугаар талд 2024 оны 9 сарын 5-ны өдөр гэрчээр Борцолооны Батхүү мэдүүлэг өгсөн байдаг. Ингээд Канадтай бол хэн одоо утсаалсан гэж сууд байлдаг зорж байгаа оюун бие нарын нэрийг хэлэхэд бол одоо та өөрөө утсаар ярьсан уу гэж асуусан. Бид дөрөв төлөвлөгөөний ур шүүл мөнгө эрдэнэ чи утсаар ярьсан уу гэж асуухад үгүй гэж хэлсэн. Ингээд хэлэхэд цээжрүү нэг удаа мөнгө эрдэнэ өшөөж гараараа зогцоход төгөлдрөөс асуухад үгүй гэж хэлсэн. За мөн энэ урд мөнгө эрдэнэ өшөөж чи утсаар ярьсан уу? Би найзхантайгаа нэг удаа ярьсан гэж хэлсэн. Утсаар сургалтын төвдөө ярьсан мөн гэжтэй гэсэн ухаан тийм гэж хэлсэн. Ингээд миний зүүн хатар руу 10 гараар 2 удаа зогсон. За та нарыг үйлчингөө нүүл гараа за юм хөдөлтаанууд битгий ажил хийхэд төмсөг мөсгөж шалчнаад байгаарэ гэж дөрөвнөөс гаргалаа. Бүгднийг Батхуу зөвхөд зогсон талаар Батхуугийн гэрчээр өгсөн мэдүүлэг байж байна. За өнөөдөр 71-р тал дээр Орно мөрөж танилцуулах болсон. Гэрчээр төлөвлөгөөний өгсөн мэдүүлэг байж байгаа. За төлөвлөгөө